тайзны ард хувцас сэлдэг өрөөнд гримеркөнд ороод чи цуваа үлгүүрэнд үлгсэн бол чиний хувийн амьдрал чинь тэр үлгүүр цувандаа үлдэх ёстой. Амархуу арх хундаг хоёр амьдралтай зохицдгүй. Аль нэгэр үйл хэрэг арх гэдэг зүйл чинь чөтгөрийн удаа 10 сая доллартай байсан ч гэсэн адилхан 100 сая доллартай байсан ч гэсэн адилхан гэж байна. Мөнгөөр аж аргалыг бодлож байгаа гэж бодлоо. Ер нь залуучууд өөр болж байгаа юм шиг тань санагддаг уу? Санагдчихээн. Гэхдээ хүч дутчих. Угаасаа тэгэл чавчхан тодорхой шүү дээ. Гэхдээ юм бүтээлтэй, хийлтэй залуучдын төлөө байл өөртөө залуу хүмүүс байгаагүй биш. Сайхан амьдралынхын төвшнгөөр намын тавилалт. Тийм үст. Нотлогоо биш юм уу те? Тий. Тэгэхээр одоо та кармад буюу үйл өөрт итгэдэг үү? Итгэн бас байдаг зүйл. Би лаг жолооч гэж хэлэхэд ямар нэг юм болдог тий. Өхлөөс айдаг уу? Аа шүү дээ. Мөх юм гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр илүү амьдарчмаар л шүү дээ. Энэ ертөнцид хинч чам дөрвөө хинч чамаа хүрж иж аварна гэж найдах шаардлага байхгүй. Хараа л. За бидний үзэж байгаа цаг мөчийн мэндийг та бүхэнд хүргэж байна. Өглөө өдөр орой шөнийн мэндийг хүргэж байна. Bucket List Talk контентын шинэ дугаар эхлэж байна. Та бүхний мэдж байгаа ажлын энэ удаагийн дугаарт маань дуучин амархуу одоо ховрхон хүрэлцэн ирсэн байна. Тэгээд за юуны өмнө цаг хугацаагаа зориулаад үзэгчдийн маань хүндлээд бас манай студийг хүндлээд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Өрсөн баярлалаа. Сая нөгөө жоохон толгомдоод нөгөө таны цол молыг ерөөсөө чадсан байна. Тэгээ нөгөө зочноо гаргачаад тэгээд гаргаж өгч нөгөө нааш жоохон яарцсан ч бүр амьсгатчлаа. Тэгээ манай контент бол маш их чөлөөтэй явдаг. Тэгтээ одоо юу гэдэг таны уран бүтээл гэх мэт зүйлсээс илүүтэй яг нөгөө хувь хүн амархуу гэж юм бэ? ертөнцийг үзэх үзэл юу вэ? Гэх зэрэг талаар ярилцдаг юм байгаа. Bucket list гэдэг нэртэй. Мэдээж bucket list гэдэг бол нөгөө хүний амьдралдаа энэ яваас нь заавал хийж үзэх ёстой зүйлсийн жагсаалт байдаг. Тэгээд ярилцлага эхлэе. За мэдээж одоо яалтчгүй дууч амархууг өрсөн юм чинь сүүлийн үеийн уран бүтээл сонин сайхнаас асууж яриагаа эхлэхгүй бол өстой алдц болох байлгүй. За сүүлийн уран бүтээл гэх юм бол одоо манай Монголын шоу бизнесийн урлагийн ялангуяа рок поп, хип хопын салбарын уран бүтээлчд одоо мэдж байгаа. Брэдэс миний одоо багын найз Алагуй Егоров гэж нэг залуу ирсэн байгаа. Тэгээд сая 2 жилийн өмнө Монголын шилдэг продюсерын цол хүртсэн. Тэгэхээр одоо манай монголчууд өөрсдөө хамтарч ажиллаад тодорхой хэмжээний уран бүтээл тодорхой хэмжээний биш маш их олон уран бүтээл хийж маш олон уран бүтээлчтэй манай одоо топ урлагийн рок попын болон хип хопын салбарын одоо дуучид уран бүтээлчтэй хамтарч гоё шинэ уран бүтээлүүдийг хийлээ. Алагуй маань. Тэгээд бас ингэж шилдэг продюсер гэдэг цолыг хүртсэн болохоор Алагуйтайгаа Монголд ирсэнд нь маш их баяртай байгаа. Цаадах маань маш хүчтэй, ирч хүчтэй, маш авьяастай, дээрс маш хурдтай, маш чанартай. Тэгээд ерөнхийдөө Монголын одоо урлагийн дууралт тий. Одоо ялангуяа дууны, хип хоп салбарын, рок попын салбарын дууралтыг арай нэг дээшээ өөр төвшөнд, шин төвшөнд аваадсан бас нэг тийм мундаг залуу байгаа гэж би бодож байгаа. Тэгээд Алагуйтайгаа нийлээд одоо ингээд шин уран бүтээлүүд гаргацсан байна. Тэгээд 2025 онд дуунуудаа цацсан чинь энэ жил арай л их тоглолт боллоо. Тий. Тэгэхээр бас нэг эцгийн асуудал зөв байх хэрэгтэй болоо гэж бид өөрөө одоо хоорондоо бас ярилцаад миний ч гэсэн бодол нэгэн тоглолтоо хийж явах нөгөөх нь одоо нэг гэдэг нь шаврын алт болоод одоо яах вэ тий. Бас тодорхой хэмжээний зах зээл жижигхэн Монголдо жолоо татсан шүү дээ. Тий, нэгэндээ ингээд боломжоо гаргаад ингээд явах нь бас зүйтэй юм болоо гэдэг үднээс энэ жилдээ паузлаад тэгээд 2026 оны одоо ингээд ихээр за баг 2025 оны одоо ингээд сүүлээр шинэ жилийн дуугаар эхлээл шинэ дуунууд цацс эхлэж байна да. Тийм л одоо. Тэгэхээр 26 онд бол биднээс нэлээд өндөр хүлээлттэй байж болох юм. Яг хөө тэгж өндөр хүлээлт гэхээс олон зүгээр тодорхой хэмжээний дуртай зүйлийг хийгээ явж байгаа. Тэгээд гоё уран бүтээлийг хийгээ явж байгаа. Нэг яарч тулгамдч нэг тий нэг сандарсан зүйлээр биш. Яг гоё студид ажиллагаа тайван сэтгэж агаад фантазлж агаад гоё дууралтан дээр ч гэсэн маш анхаарал тавиад үгэн дээр ч маш анхаарал тавиад ингээд нэг хуучин бол ингээд ихчлэн дандаа гаднаас дуунууд одоо өөр хүмүүсийн бүтээлүүдийг амжилуулдаг байсан бол одоо энэ удаатай бол ингээд бүрэн өөрөө оролцож байгаа. Зарим хэсгээр нүгэ өөрөө бичдэг ч юм уу. Энэ дээр нэг өөрчлөлт оруулдаг ч юм уу гэсэн тийм жишээний.
Тэгэхээр ер нь нэг юм яг гоё студ дотроо амьдрах байдалтай. Бүрэн бүтэн урлаг руугаа ингэж гоё гүн шумбаж орж тэгээ тэрэн дотроо бүр бүх зүйлээ сайн мэдэрч яг юу хүсэж байгаагаа тэр сонсогчтой хүрэхийн тулд одоо ингээл гүйтгэн нийлээд ажиллаж байна да. За манай ярилцлагын одоо энэ дугаарыг та бүхэнд хүрэхэд Чимээ Publishing хамтран ажиллаж байгаа. Тэгээд энэ би ягаад энэ номыг сонгосон гэхээр миний амьдралд маш гүн үнцгийг нөлөөлсөн ном байна. Санхүүгийн хувьд бас нэг жоохон асуудалтай үе байлаа. Тэгээ хувийн нөгөө нэг юм зохион байгуулалт гэдэг ч юм уу ажил төрлөөс шалтгаалаад. Тэгээ энэ номыг маш удаан одоо зүгээр ийм ном байдаг гэж сонсч явсан боловч 22 оны дундуур юм уу энэ Чимээ Publishing орчуулга гаргасан Вавилоны хамгийн баян хүн гэдэг 1926 онд таваасан бичигдсэн. Тэгээ миний амьдралд маш гүн үнцгийг нөлөөлсөн. Энэ бол баг миний бэлгэлж байгаа баг 20 гарант хүн баха. Тэгээ ерөөсөө эргэн тойрныхоо бүх хүмүүс энэ номыг санал болгож бэлгэлдэг. Тэгээд маш гүн үнцгийн ийм ном баа. Тэгээ цаг гаргаад заавал уншираа гэж. За уншихгүй би ч номонд их дуртай. Ном их уншина. Тэгээ гоё явсархан жижиг юм шүү дээ. Тэгээ ерөөсөө наа чин баг уншдаг юм бол хагас өдөрт л уншиж чинь. Би ингээ шинэ ном авах болгондоо хүн бэлгэлдэг юм уус дэлгүүр тахлаар ингээд хууц нэгээд яг ингэдэг. За. Тэгээд одоо юу байна? Бод гэж хэлсэн юм баг. За тэгээд бодгол юм байна. Тий, за окей. За баярлалаа. Тэгээд дэмжиж ажилласан Чимээ Publishing-ийн хамт олон Вавилоны хамгийн баян номыг орчуулсан хатан төмөрд найстаа баярлалаа. Бид Janus Floor гэдэг цэцгийн дэлгүүртээ хамтарч ажиллаж байгаа. Тэгээд ер нь яагаад эрэгтэй хүмүүс цэцэг бэлгэлж болдгүй юм бэ гэдэг ярилцсны үндсэн дээрээс энэ цэцгийн баглаг Janus Floor-сын хамт олон. За маш их баярлалаа. Шүү тий. Тэгээд та бүхэн Facebook хаягаар Janus Floor гэж хайж холбогдоод өөрийнхөө хүссэн цэцгийг бас захиалан авах боломжтой байгаа. Сүүлийн тоглолтын дээр нэг үзэгчдийн залнаас нэг эрэхтэй би жаахан тайртай гэдээ орилжглаар анх удаа тийм эрэхтэй хүний зүгээс би жаахан хайртай гэдэг үгийг сонсож бас эвгүй юм билээ. Тэгтээ мэдээж болно. Яг тий болно шүү дээ. Тий одоо тодорхой хэмжээний тий. За. Тэгтээ хайртай энтрийн хувьд бол яг үндэ за яг би нөгөө нэг ингээ хүний өөдөөс харчаад иймэрхүү юм ярих жоохон онцгойдаг. Гэхдээ Монголын ард түмэн Монголын ирчүүд таны дуудан дуртай бүх хүмүүс тэр тундаа би ч гэсэн танд хайртай шүү дээ. Тийм болоод мэдээд таалагдсан. Баярлалаа. Тий. Өөрөөгөө магтахгүй хин ч магтахгүй гэдэг шиг л болох гэдэг шиг. Ер нь тийм манай өмнөх дугаар дээр оролцсон нэг орлогч маань одоо их даруухан байж байгаа. Өөрөөгөө одоо жоохон өмөрдөг болсон гинэ. За ингээд хүний хил ам гэж ер нь болдгүй мэн гэсэн байна. Бас тэр их зүг. Яг тэр шиг таныг та харилцахгүй бол намайг би харилцахгүй бол өөрхийн харилцахгүй хамгийн түрүүнд. Тийм ээ. Тэр нөгөө ойр дотныхоо хүмүүсээ хайрлаж байгаа хамгийн том илэрлэл нь хүн чинь өөрийгөө хайрлах гэдэг ч шүү дээ. Тийм бах тий. Бас тийм үнцэг байна. Байлгүй бах. Тийм байна. За. Нодлон 2024 оны 2 сарын 14-нд UB Palace-д нэг хайрын тухай тоглолт болсон. Тэрэн дээр ихнэр өдөр таныг 24 он баха. Нөгөө юуны Валентины баярын тоглолт болсон юм аа тэр чинь. За. Тийм бах. Тий, тэрэн дээр битээр бүр таныг бид ч өөрсдөө таны бүр онцгойлон 2-3 дунд дуртай гэж хэлэхөө. Тэгээ та тайзан дээр гарч ирээд тэр cool love зэрэг дуусныг ч хэлэхөө. Үнэхээр гоё байсан. Тэгээ баярлалаа. Баян бид нэг жаргаж ядагт. Юуны хувьд нэр хайр гэснээс ер нь хайртай гэдэг үгийг та хэрэг хэлж байна. Ер нь эргэн тойрных хүмүүст, гэр бүлийнхаа хүмүүст ер нь хүмүүст хэрэг хэлдэг бай. Одоо сүүлийн үед бол хүүдэл ахиу хэлж штэ. Хүү манд 10 нас хүрч байна. Тэгээд ингээ сургуультай 5 дугаар ангид орцсон. Одоо хуучин бол нэгээс 4 дугаар анги хүртлээ нэг багштайгаа ингэж хичээл нь ордог байсан бол одоо ингээд хичээлийн предмет болгон дээр нь өөр багш нар орж байгаа. Арай нэг өөр төвшин дээд том болж байна. Хүүхэд болж байна тийм. Тэгэхээр хүүдээ бол ерөнхийдөө хүүдийг аягүй ойрхон бай гэж хэлдэг. Тэгээд би өөрөө жоохон бахта яагаад ч тийм нийгмийн тийм байсан юм уу? Эсвэл би өөрөө хувь хүний хувьд тийм байсан юм уу? Тэгэж хүмүүжүүлсэн юм уу? Ээж аавд айгүй их ер нь баг хэлдэг байсан шүү. Би жамд хайртай гэдэг. Хэлмээр байдаг байсан ч гэсэн нэг цаанаасаа нэг жоохон ичих байдал байдаг ч юм уу те нэг жоохон тийм баригдмал байдал их байдаг байсан. Тэгээд хүүгээ тийм битгий байгаасаа ингээд өөрийнхөө одоо мэдэрч байгаа тэр хэлхийг хүсэж байгаа сэтгэл дотор нь байгаа үгүүдээ ер нь хамаагүй ингэж хилдэг байгаас гэдэг үгнээс би ингээ хүүтэйгээ найз шиг нэдэг. Илүү аав шиг юм биш үү? Аав нь одоо ингээл те инг тэг гэхээс илүү те одоо миний хөө юм байдээ шүү, тийм байдээ шүү. Аав нь туслан дэмжин яг л найз шиг нь одоо тэр нэг зөвлөдөг хүн шиг л байхыг хичээдэг болохоор одоо тэгэл хүүтэй өдөртөө бараг 4 юм уу 5 удаа аав нь хайртай шүү. Тэгээ уцаар ярих болгонд бол хайртай шүү л гэдэг. Гой. Тий. Ээж аавтай бол одоо аав маань бурхан болсон. Ээжтэй бол нэг тодорхой нэг юм
онцгой тохиолдол хэлдэг юм уу. Гэхдээ ерөнхийдөө бол хайртай гэдэг үгийг бол нэг байн хэлээд байх ч бас буруу шиг надад санагддаг шүү дээ. Үнцэнгүй болчих юм шиг тий. Тэгэхээр манай найзууд бас тэгж хэлдэг л дээ чи ингээд хамт ажиллаж байгаа хүмүүсийг айгу баг махтах юм. Чи айгу сайн байна, урам өгөхгүй яагаад ингэж тэгэхээр би тэрэн дээр өөрөнгөс үзэл бодолтой байдаг л да. Үнцэнтэй байх хэвээр тэр үг чинь хүнд одоо тодорхой хэмжээний урам өгөхийн тулд байнгын дэрийг хэлээд байгаа юм тэр үнцэн нөгөө нэг жоохон хямдхан үг болчих юм уу тий. Тэгэхээр яг тодорхой хэмжээний гоё яг тэр гоё тохиолдол нь яг тэр одоо хэлэх нөхцөл нь ингээд таарад хэлэх юм бол илүү гоё үнцэнтэй, илүү гоё урам өгч, илүү гоё тэр хүнд чанартай хүчтэйгээр тусах юм бол одоо тийм үзэл бодолтой байгаад байдаг шүү дээ. Та өөрөө бусдаас за түрүүний тэр зэрэглээс тэгсэн гэж бусад хүмүүсээс ер нь ирэх одоо тийм үг сонсож байна. Одоо жишээлбэл та хүүдээ байнга хэлдэг бол хүүчин ч гэсэн танд бас байнга хэлдэг байх. Тий. Бусад хүмүүсээс ер нь ирэх гоё штэ манай монголчууд ч маань гоё, орсууд ч гоё. Тэгээд ерөнхийдөө ингээд сошиал ертөнцөөр бол айгүй их тийм одоо заавал хайртай шүүхгүй тий. Илэрхийлэх байгаа. Ерөнхийдөө тийм хайр илэрхийлсэн өгнө бол байнга л орж ирж байгаа. Сүүлийн үед бол ялангуяа хвчлэн дандаа эмхтэй охтууд асалт хвчлэн орж ирж байна тий. Одоо мэдгүй одоо нэг 40 мөч хүрээд нэг жоохон бой биш мэн болоод нэг арай нэг өөр өнцгөөс хараад байдаг болчихдог тийм байж магадгүй ч гэсэн. Би нөгөө ярилцлага та бас анзаарсан бах. Аль болохгүй юм чөлөөтэй байлгая. Тэгээд мэдээж зарим одоо зүйл та хариулмааргүй байвал зүгээр хамаагүй тэрийг яаж болно. Тэгээд аль болох нөгөө монтажлахгүйгээр ингээд чөлөөтэй байх. Би чирэн тэгэл ярилцсан юмсан дөрөв тэрийг нас энийг нас гэдэгдгүй. Тэгээд ярилцлаганд орчвол яваад тэгээд тэр редактор хариулагчтай минь өөрсдөө мэдээлэл. Уг нь тэрэн зүгээр тий гоё рил байх нь. Ер нь дээрээс нь таны нэг юм ямар нэгэн камерны өмнө нэг камерны ард нэг байдаггүй. Яг нэг ямар ч үдэг байгаараа байдаг ч бас хүмүүст таалагддаг юм шиг. Дуучин гэдгээс гадна би нөгөө таныг миний ярилцлаганд орно гэж зөвшөөрчөнгөд бас мэдээж таны орсон ярилцлагуудыг ингээд бас үзэн штэ тий. Сүүлүүдэр нь юу болсон? Хамгийн сүүлд бол миний анзаарсан 9 сарын өмнө нэг ярилцлаганд орсон байлаа. Тэрнээс хойш улыг нийтлэгсэн тийм урт хэмжээний ярилцлага байхгүй байх шиг байсан. Юу тана гэр бүлийн ирсэн нэрэг байгаа юу? Яг хөө битэр гэр бүлийн хүн гэж хэлэх нь одоо буруу бах. За тий ерөнхийдөө бол одоо юу гэж хэлэх юм бэ? Нэр нь ойлгомжтой тий. Тийм л би зүгээр хамаагүй тий. Мэдэг болохоор тэгээд байж байгаа. Дугаар болгон дээрээс яг нэг зочдоосоо тогтмол асуудаг юм нэг хэдэг асуултууд байгаа юм. Мөнгө тэгээд алкогол гэх зэргийн талаарх өөрийнх нь үзэл бодлыг асуудаг тийм ээ. Хамгийн эхлээд би танаас мөнгөний талаар ямар хөө одоо үзэл бодолтой байдیں۔ Мөнгө ер нь яг амьдралд хэр чухал зүйл юм таны хувьд. Тэгээд дээрэс нь мөнгөөр наад чаргалыг авч болт юм уу болдгоо юм. Хүмүүс ингээд айгүйх өөр ойлголттой байх шиг байна. Жишээлбэл намайг баг байхад аав ээж нь бол хоёр талаасаа нэг чимдаантай нийлсэн тий хэдлээ нэг орох орондоо очих хэрэгтэй байхад л болоо гэдэг байлаа. Гэхдээ одоо цаг үеийнээрээ өөр болсон юм шиг байна. Би бас өргөтлгөл явж байгаа болохоор тийм мэдрэмж төрдөг. Таны хувьд яг ямар хөө байдаг вэ? Энэ тал дээр ямар үзэл бодолтой? Мөнгө гэдэг зүйлийн талаар ямар үзэл бодолтой? Мэдээж маш чухал зүйл. Маш чухал. Ялангуяа өнөөдрийн нийгэмд бол мөнгөгүй бол ямар ч зүйл бүтээх боломжгүй. Гэхдээ мөнгөний араас улаарад хөөцөлтөд мөнгөний боол болох юм болж байгаа юм буруу юм шнэ. Тийм хүмүүс өгдөө шүү дээ. Мөнгө энэ амьдралд нөр ямар ч зүйл байхгүй юм шүү. Зөвхөн мөнгөний төлөө. Мөнгөний төлөө юу ч хийх буцахгүй. Мөнгийг хамгийн түрүүнд номер 1 зүйл болгоод амьдралдаа тэг мөнгөний араас хөөцөлтөж явж байгаа бол миний бодлоор буруу гэж бодчихно. Одоо мөнгөний боол биш. Мөнгө чинь бол миний одоо ойлгож байгаа бол би ч хар багаас 18 наснаас ахуулаад ажил хийгээл ерөнхийдөө нэг тодорхой хэмжээний цалин болдог орлоготой болцсон гэдэг ингээд явж исэн. Тийм болохоор хар багасаа л их ер нь мөнгөтэй ойрхон байсан. Тэгэхээр мөнгө бол нэг тодорхой өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх, эсвэл ямар нэгэн зүйлийг бүтээх, ямар нэгэн амжилтанд хүрэх, ямар нэгэн байдлаар сайн зүйл хийх, хүсэж мөрөөдөж байгаа бүх юмнуудыг л одоо бүтээх боломжийг гаргаж өгдөг нэг тийм түлхүүр юм болов. Одоо инструмент гэж яриад байгаа тийм орсууд бол тийм. Тэр өнцгөөс нь харах юм бол илүү одоо сэтгэлд өөртөө ч гэсэн амар дээрэс нэг хитгэж нэг улаараад зовоод ингээд яваад ахгүй. Тийм зүйл юм болов гэж боддог. Гэхдээ одоо янз янзын л ярилцлаганууд үзэх юм, подкастууд үзэх юм, янз янзын номнууд унших юм тийм. Ажиргалыг бол миний бодлоор мөнгөөр худалдаж авах гэж болохдлах. Тий. Яг хөө тодорхой хэмжээний тав тухтай орчин бүрдүүлж тодорхой хэмжээний хүссэн зүйлээ хийж тэрнээсээ ажиргалын тодорхой хэмжээний дофамин гормоны ялгаруулж ажиргалтай юм шиг байгаа мэдрэмжийг авахд бол мөнгө туслах байх. Гэхдээ яг бүрэн бүтэн
хичнээн мөнгө сангатай байгаад хичнээн баян сайтанд одоо тэрбумтэн байгаад мөртлөө ингэж маш их ганцаардмал маш их одоо хайрыг хүссэн гэр бүлтэй болохыг хүссэн жинхэнэ тэр хайрыг хүссэн маш олон сайтнууд байна шүү дээ. Тэгэхээр чин тэр хүмүүс чин хичнээн тийм сая тэрбум доллартай ч гэсэн ажиргалтай байж чадахгүй нэ гэдэг чи одоо юуг илэрхийлээд байна те. Тэгэхээр мөнгө биш юм уу те. Тэгэхээр одоо нэг бас нэг ганц хоёр одоо гадаадын тэр яг энэ мөнгөний талаар эмгтэй эрэгтэйчүүд хор орондоо ингэ суугаад яг одоо нэг юм мэтгэлцэх юм уу те. Тийм байдлаар яг мөнгөний талаар мөнгө гэж юу ингээд зүйлүүдийг ярилцж байна л да. Тэгэл тэрэн дээр сонсож байхад бол хүн ер нь ингээд бизнес хийгээд мөнгөжөө техникаа сая долларыг олоод сая доллар нь 10 сая доллар болоод тэгээ тэрнээс цааш бол тэр 10 сая нь 20 сая болно уу 30 сая болно уу 40 сая болно уу 1 тэрбум доллар болно уу тийм амьдралынхаа тэр чанар төвшин өөрчлөгддөг гинэ. Зөв. Тэгэхээр 10 сая доллартай байсан ч гэсэн адилхан 100 сая доллартай байсан ч гэсэн адилхан гэж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр бас тийм ч юм болов. Тэгээд нэг жоохон joke маягийн юм одоо эмгтэй хүн эрэгтэй хүнийг саятан болгож болох хүсч болно гэж яаж би тэрбумтэн байсан бол эмгтэй хүнтэй нэлээд саятан болсон гэж байгаа. Тийм нэг тийм жишээ нэ тий. Яг нь joke л доо. Гэтэ ингээд хамсалтай нь одоо ингээд харж байхад бол залуучууд ялангуяа манай бас хүчүүд хит их материаллык зүйлийг хардаг болсон юм болов гэж аяг бодогдож байна одоо харагдаж байна. Хит их хурдан баяж залуучууд нь ч тэр тий хит их хурдан баяж тодорхой хэмжээний юм зам туулж ээж өөрийнхөө бүтээсэн зүйлээрээ одоо санхүүгийн эрхчлөөнд хүрэх юм бол тэр нь илүү амттай байхыг ойлгохгүй хурдан баяжаал хурдан ингээл хурд гэх нэг тийм байдал ер нь жоохон ингээд мис ингээл нэг жоохон харагдаад байдаг болчиход байна л да. Тэгэхээр мөнгөөр ажралыг бодлож амлаж худлаах. Гэхдээ мөнгөөр бол өөрийнхөө тав тух мөрөөдсөн хүссэн зүйлүүдэд хүрэхэд бол тэр бол маш том хэрэгтэй зүйл хөшөөрөг болно. Сүүлийн үед ингээд миний эргэн тойронд байгаа хүмүүс алкоголны хэрэглэнээс эрс одоо татгалзаж эхэлж байна. За бүр татгалздаг юм ахэд бүр огцсон багасгаж эхэлж байна. Алкоголын талаар юу та ямар бодолтой вэ? Та өөрөө ер нь уудаг уу? Уудаг байсан. Маш их. Уудагаас болж маш их унж гомдоосон гэж бодож байна. Тэгээд хамгийн сүүлд хэд одоо тэр 5 сарын ялтын байрыг 5 сарын 9-10-нд нэг тоглолт болох хэрэгтэй байсан. Энэ арх гэдэг зүйлнээс дээрээс сэтгэл санааны одоо гүн гутралнаас болоод хамгийн юм ингэж хоорондоо холбогдоод чинь ингээ өөрийгөө удирч чадгаа байлаад ер нь нэг жоохон газар тэмтрэхгүй газараа мэдхгүй хаана юу ийгээд яваад байгааг мэдхгүй тийм нөхцөл байдалд ордог юм байна. Сая 5 сард юм тий. Тэгэхээр ер нь одоо би ингээд энэ зүйлээс татгалзаад бүр 100% татгалзаад одоо бараг 2-3 сар болж байна. Огт амсахгүй. Тэгээд ерөнхийдөө бол харих гэдэг зүйл бол ер нь аюул хамгийн одоо хүчтэй хар тамхи гэж байгаа шүү дээ. Харих чинь тий. Хүнийг арх гэдэг зүйл чинь алкогол гэдэг зүйл чинь ер нь тэр тамын ундаа чөтгөрийн ундаа шууд тэр чөтгөрийн ертөнцид хүрэгдэг тийм одоо бодис гэж айгүй олон газар бичсэн байлээ. Тэгээ би нийлэр судалж үзсэн Санкт-Петербург сая явж одоо тухайн үед Виктор Цой, Высоцкий нэртэй найз байсан. Одоо нэлээд настай тэгээд өөрөн гэсэн яг энэ архины эсрэг тэмцдэг, эмчилдэг том эмнэлэгтэй тийм хүн дээр очиж уулзлаа. Өөрөө ч гэсэн баг 17-8 жил гүн архинд орж бүр гадаа мата хонж байсан тэр хүн өнөөдөр ингээ архинаас гараад тэгээд энийг ч давж туулж болдгийм байх гэдэг өөрөө одоо бод жишээгээр мэдрээд тэгээд одоо ингээд аюу олон хүмүүс туслаад явж байгаа. Манай Монголд ч гэсэн ирдэг. Тэгээд Наталья Владимировна гэдэг тийм хүн байгаа. Тэгээд тэр хүн дээр очиод одоо ингээд энэс бүрэн бүтэн татгалцмаар байна. Тэгээд тэр хүн надад маш олон зүйлийг ярьж лээ. Ер нь авиаслаг за тодорхой хэмжээний бурхнаас одоо би өөрөө тийм гэж хэлээг л дээ. Тодорхой хэмжээний бурхнаас нэг юм авиас юм нэг юм онцгой зүйл за ягдсан тэр хүмүүс. Таны хэлснээр бриллиант гэдэг байгаа шүү дээ. Тий нэг орсууд бүр тэгж хэлж байгаа хөөх тийм үг байна бүр. Талантливые люди склонны к самоуничтожению гэж байгаа хөөх. Склонны гэдэг чинь одоо авиастай тодорхой хэмжээний ямар нэгэн тийм бурхнаас заягдсан юмтай хүмүүс өөрөө өөрсдөө устгадаг тийм зүйл маш их тохиолддог.
одоо ингээд Холливуудын одуудыг харж байхад тий манайд ч гэсэн зөндөө байх. тий том одоо Холливуудын одоо дууч, уран бүтээлчид, спортынхан, бизнесийнхэн ингээд харж байхад маш их аяаста, маш их дотроо шатаж, маш их мөрөөдөж, маш их зүйлийг хүсдэг тэр хүмүүс чинь тэр зүйлэндээ хүрэхгүй болохоор тодорхой хэмжээний нэг юм сэтгэлийн готрол болдог ч юм уу эсвэл ямар нэгэн зүйлээс болоод өөрөө өөрсдөө дотроос устгах тийм нөхцөл айгүйх байдаг юм байна. Одоо манай Монгол ч гэсэн тийм зүйл харагдаж байгаа шүү дээ. Хуучвал одоо ингээд хөгшин одоо манай одоо өвөө эмээгийн үеийн хүмүүс ч гэсэн тийм мундаг хүмүүс байхад арх гэдэг зүйлээс болж амьдралаа оронгоор нэрхүүлжсэн зүйлүүд байна. Тэгээ сүүлд би бас ингээд улаануудад явж байхад манай нэг Юли Борисовна гэдэг өөрөнгөс нэг юм агентлагтай одоо аялал жуулчны агентлагтай хүн надад тэгж хэлжсэн. Амархуу арх хундаг хоёр ингэж амьдрал дээр зогцдгүй. Аль нэгээр үйл хэрэгнэ. Эсвэл архичин болно. Эсвэл бизнес хийгээд мөнгөтэй болоод аз жаргалтай амьдрах боломж. Энэ хоёр ингэ зохицуулаад ингэж яг зэрэгцүүлээд аваад явах гэдэг ойлголт байхгүй шүү. Тэгэхээр чи өөрөө л шийд. Нөгөө тааруулж уунаж байхгүй. Тий, яг хүмүүс одоо тааруулж ууж илэн гэдэг юм шиг байгаа. За ингээд архичд гэж байгаа шүү дээ. Чинь одоо орчин үеийн 21-р зууны зангиад архичд, адилхан л архичд 5 дахь болгон гарын орой зовж олсон мөнгөө нэг шөнийн дотор хүрээ дуусгах жишээ нэ. Тийм. Тэгэхээр ер нь бол арх гэдэг зүйлээс одоо би ч одоо 40 хүрэх гэж байна. Тэгээд амьдрмаар байна, хүүгийнхэн төлөө амьдрмаар байна, бүтээмээр байна. Маш олон цаг хугацаа ингэж алдсанд харамсаж байна. Тэгээд маш олон хүмүүсийн гомдоосонд харамсаж байна. Одоо ингэж сая Ялтын баяраар тэр тоглолтын дээрээ бас ингэж энэ зүйлээс л болж үзэгчдийн хомноос ч гэсэн уучлалт гойхон зүйтэй уучлалт гуймаар байна. Тэр тоглолтыг зохион байгуулжсэн одоо хамтулнаас ч гэсэн entertainment-аас ч гэсэн уучлалт одоо хэд удаа гуйж байна да. Хэцүү. Тэр нь яг ингээд пал хийдэл ийм зөрөгтэйгээр уучлалт гуйдаг бас маш их зориг юм шүү хаан шүү. Өөрөө хийсэн зүйлд уучлалт гуйх гэдэг яах вэ? Тэгээ ямар нэг дотор шатаад тэгээ та тэр чинь уулзаад барыг 10 минут нүрээ бууруулаад явж явах нь одоо тэгээ утгагүй юм шиг санагдаж шүү дээ. Тийм тий. Угаасаа л хүмүүсийн нүдэн дээр байгаа шүү дээ. 0 орохоос бусд нь бүгдээр битгчих шиг байна шүү дээ. Тийм баг шүү тий. За огт татгалзаа 3 сар болж ийн гэж байна. Та их шударгаар хэлээч. Энэ оронд ер нь юм адын бодол төрч юу? Ганц татчих юмсан. Мэдээж шүү дээ. Чин өдөр тутмын тэмцэл. Тэгтээ гол зүйл нь эргүүлээд тэргээ бодох хэвээр. 15 секунд л тэр бодол үргэлжилдэг гэж байна шүү дээ. Шинжлэх ухаанаар одоо ингэ батлагдсан. За өсрөл минут. Энэ зүйлийг энэ бодлыг зүгээр 7 сар авч хаях хэвээр. Энгүүгээр би ямар байв те? Би гоё бэлтгэл хийж чадчихээн. Би гоё хоёр үл хоол хийж идэж чадчихээн. Би хүүхдтэй, гэр бүлтэй, өөртөө, ээжтэй, бизнестэй, уран бүтээлтэй, найз нөхдөдтэй цаг зав гаргаж чадчихээн. Би эртсэрч чадчихээн. Би өнөөдөр хад шаргалтай байж чадчихээн. Амьдарч чадчихээн. Хийгсэн, бүтээгсэн, мөрөөдсөн бүх зүйлээ би дорн бүтээх тийм боломж надад гарч ирж байна. Амьдрал тохиолдож байгаа бэрхшээл, проблемуудыг би шийдэж чадчихээн. Стресстгүйгээр шийдэж чадчихээн. Машина бариад бэлтгэл рүүгээ яваад хөлсөө гаргаад бэлтгэлээ хийгээд фитнес залаас ад жаргалтай гарч ирээд хоолнд ороод найз нөхдөдөө уулзаад подкастт ороод уран бүтээл хийгээд студ дээр очиод шин дуу хийгээд дууныхаа үгийг зохиогоод тоглолтод оролцоод мөнгө аваад мөнгөөрөө би илүү дутуу юм одоо шинэ гоё зүйлүүдийг бүтээгээд хувцс руу аваад аялаад Орос руу яваад Америк руу яваад ийшээж яваад тийшээж яваад бүх юм сайхан байна шүү дээ. Шинэ хүмүүстэй танилцж чинь, шинэ боломж гарч иж чинь. Сайхан гэд бид нэр Екатеринбург гэдэг Оросын хот руу очиж манай монголчууд маань тэнцээ одоо энэ мейкап, педикюр, маникюр гэдэг салбарыг Монголыгаа сурчилсан одоо Монголыгаа бас төлөөлж очиж байгаа залуучуудтай хамт явлаа. Уран Монголиа гэдэг одоо уран туяа гэдэг бүсгүүдэд танилцаад хамт тийшээ явж ингэж гоё хамтдаа гоё тийм одоо хүмүүстэй танилцж найзын хувьд ингээд айгуугаа тэр хүний бизнесийг ч дэмжиж тэр хүн ч гэсэн миний уран бүтээлийг дэмжиж одоо ингээд тэгээд нөхөртөө нутггүй танилцаад ингээд бас тодорхой хэмжээний шин гоё зүйлүүдийг бүтээх төвшөнд ярилцсан. Тэгээд нэг юм гоё шин зүйлүүд гарч ирж байна. Тэгээд тодорхой хэмжээний гэр бүлийн найзууд болчих чинь гэхэлэр чинь тэр хүмүүсийн бас итгэлийг дааж байна гэдэг надад гоё илүү гоё бас мэдрэмж төрж байгаа. Тэгэхээр архинаас ер нь татгалцах нь зөв. Бидний үед чинь ялангуяа биднээс өмнө үеих чинь нэг арх уух тийм мод байдаг гэсэн гэж ярьж байгаа. Тийм ховорч байсан зүйл. Одооных шиг илбэг биш. Тийм болохоор одоо тэр үеэл одоо ингээд дуусч байгаад сайхан байна. Одоо ингээд залуучдыг харж байгаад бол маш соёлтой болж шүү дээ.
Ер нь тэгж мэдрэгддэг үү? Хүмүүс маш их татгалзаж байгаа. Мэдлүү яхаа. Тэгэл хуучин бол тоглолтын ард тайзны ард өрөөнд бол тэгэл алкогольгүй тоглолт гэж бол байхгүй л байлаа шүү дээ. Одоо бол тийм зүйл улам ховор улам багасч байна. 5 сар тадруу хэлсэн шүү дээ тэр тоглолтын дээр очиж үедээ сэтгэл санааны асуудалтай байсан гэдэг. Тэр үед юу болсон? Ойрхон дотны хүмүүс маань бурхан болоод одоо манай болоож их маань тоглолтоо хийх гэжсэн. Тоглолтоо хийх гэжсэн. Тэгээд бороо гэдэг дууг би дөнгөж дуулаад. Намуухан бороо хаалгыг минь тогшиж гэдэг гоё дуу идэг. Намрын салхи сэрсэрүүлээгээд орсны чин гадаа би намхан зогсоод орж гарах хүмүүсийг ширтнэ гэдэг тийм гоё дуу байхгүй. Тэгээд тэр дууг нь би өөрөө сонгоод болоож их маань аранжировки нэгээ тоглолтод нь оролцсон гээд тэгээд яг ингээд гоё маркетинг бүх юм ингээ хийгээ явжсэн чинь ах маань бурхан болчих жоох. Universe Best Songs гэх тэмцээн дээр маш олон жил суусан би. Шүгчээр. Тэгсэн. Төлгөахтайгаа маш ойрхон байсан. Төлгөах маань одоо намайг анх Монголд хурж ирж хахад балхаах маань төлгөөх 2 маань л намайг хүүхдэж авч ялаа шүү дээ. Аавтайгаа би ингээл ирж хахад Монголын соёлуулалтыг мэдгүй. Монголын шоу бизнес гэж ямар хүмүүс мэдгүй. Яаж ишээ нэвтэрж орхооч мэдгүй. Тэгэл нэг монголоор муу ярьсан нэг 20 настай нэг бацаан орж ирэл. Тэгэхээр төлгөөх маань балхаах 2 маань л намайг тосч авч ирсэн шүү дээ. Төлгөөхтайгаа маш ойрхон байсан. Хүүн Москвад намайг яг народны артист дуусаад одоо карьер өгөөд ажиллаж хахад хүүн Москвад сургууль сурч ирсэн. Тэгээд ингээд араас ингээд төлгөөх маань бурхан болж байгаа юм. Хөрхи. Харангийнхаа ах нартай маш хайртай би. Дууг нь маш сонсдог байсан. Оросод амьдарч байхдаа нутгаа санаал. Дуунуудын сонсно. Үйл хөйдөө уйлна. Мэдээж. Тий. Тэгээд манлайхтайгаа бас Улаанбаатарын үдшиг гэдэг дуу тоглоол. Нэг өвөр Монголын тэмцээнд миний өвөр Монголын тэр тэмцээнд л орох хэрэгтэй чи гэж наваа. Манлайх маань бэлдээл. Би тэр чинь тэр 49 дэх годомж гэдэг байдаг шүү дээ. Пист аваар ард байдаг. Тэн төгөлдөр уран дээр ингээл хоёлаа нэг ингэж өөрчлөмөртэй гэл тодорхой хэмжээнд бас уран бүтээлийн процесс явж байгаа. Тэгээ манлайх маань бас бурхан. Хараараас ингээд тэгээд нэг аав маань бурхан болоод удаагүй байхад ингээд хараараас маань хайртай хүмүүс маань ингээд бас байхгүй болоод хүн ингээд шоконд ороод юу болоод байна гэж бодд юм бэ. Тэгээ нэг тэмцээд явж исэн хүн чинь гинт сэтгэл зүйн готлонд ордог уучахгүй юу. Тэгэл ер нь мухайн зүйл бас. Сэтгэлч биний буруу шүү дээ. 100% миний буруу шүү дээ. Орсын дээр алиалагчид карандаш гэдэг сонсож байгаагүй. Үгүй. Алиалагч мундаг том алдартай алиалагч. Система Станиславская бод ялангуяа жүжигчд сайн мэдж байгаа тий. Чиний амьдралд юу болж байгаа, ямар зовлон учирч байгаа. Ээж чинь өнгөрцөн байна гэж сонсчоод тайзан дээр гарч ирээд хүмүүсийг нийлэгч штт. Тайзны ард хувцас сэлдэг өрөөндөө гримерконд ороод чи цуваа үлгүүрэнд үлгсэн бол чиний хувийн амьдрал чинь тэр үлгүүр цувандаа үлдэх ёстой гэж байгаа байхгүй. Хатуу тарихтай. Тэгэхээр зурлын салбар хатуу байгаа шүү дээ. Тэгэхээр миний тэр амьдралд миний сэтгэл төр юу болж байгаа тэр бол огт хамаагүй байхгүй. Үзэгчдэд бол тэгтээ манай монголчууд сайхан ойлгож байна. Оросууд ч гэсэн сэтгэл сайхан хүмүүс ойлгож байна. Би тайзан дээрээс хэлсэн, уншлаараа ингээд үнгээ хэлсэн. Тэгээд дуулцдаг. Гэхдээ яг нөхөж тэр тоглолтыг бол хийн гэж бодож байна би. Тийм бас да. Гарын алга илэрчлээ. Таны одоо амьдралын эргэлтийн цэг хизээ байсан бэ? Юу тохиолдсон бэ? Одоо тэр нь мэдээж өсрөнгөө сайхан зүйлж болж болно шүү дээ. Ер нь нэг юм тэр үед миний тэр л үйл явдал юм уу? Тэр цэг, тэр цаг хугацаа миний амьдралын эргэлтийн цэг байж тээ гэж бодогдох. Тэр цэг. За сайн зүйлс нь бол одоо тэгэл 2006 онд тэр народны артист тэмцээн рүү явсан. Гүн дурлаад нэг охинд Марина гэдэг нэртэй. Баяронова. Бас урлагийн би ч тэр үед чи юу тэр народны артист мөртөөс явах тийм ч юм байхгүй. Улаагуудад зүгээр нэг байдаг 4-5 бааранд нь дуулаад мөнгө олоод. Тухайд нэлээ мөнгөтэй. Тий яах. Монгол дугаартай машин ондог гэсэн гэсэн. Монгол дугаартай машин ондог гэсэн тий. 18 тий. Тий тэгээд 7 хоногт нэг $100 молор тэр үе чинь айгүй их мөнгө шүү дээ. Тий. Тэгээд народны артист тэмцээн рүү одоо багшаасаа зөрүүл явсан. Народны артист очсон. Тэр тэмцээнд оролцсон. Миний амьдралыг бол өстой үнэхээр
яг за ирээдүйн амархуу гэдэг хүн ямар ажил хийх ёстой гэдэг зүйлийг бол тодорхойлж өгсөн народны артист Орос, Москва. Одоо Оросуудыг муулаад байгаа зөндөл хүмүүс байна тий. Би бол муулж чадахгүй яг л миний амьдралын чиглэлийг гаргаж өгсөн. Намайг өндөр дууч уран бүтээлч болоход маш их нэмэр оруулсан. Оросуудтай ч гэсэн хамтарч маш олон зүйлийг би суралцсан. Тийм болохоор Орос ах トゥ нарыг бол эцэж би муулж чадахгүй, муулгачгүй. Улам сайн ярих л болно. Тэр хүмүүс таалагднаа байна уу? Хүн болгон таалагдах алба байхгүй. Яг мууз бол тэгэл хүн болгон мэдчихэж байгаа тий. 19 онд ямар амар зүйл бол. Ямар муухай юмтай холбогдлоо. Нийгэм тэр чигээрэл үзэн ятсан. Зүгээр нэг хоногийн дотор л оронгороо ирэхсэн. Бүх юм оронгороо ирэхсэн. Би ингэсэн. Би яг өглөө бас нөгөө наашаа студ руу ирж явахдаа гэрүүлийнхэнтэй ярилцчихлаа. Таны оролцсон бүгдийн чадаагүй л дээ. Дийлэнх ярилцлагуудыг үзээд. Тэгээд энэ талаар ерөөсөө огт ярихгүй гэж би өгн бодсон. Тэг яг та бүр маш нээлттэй байна. Би тэгтээ таныг яг ийм бас гоё нээлттэй байна гэж ерөөсөө бас төсөөлсөнгөө. Та нэгэнтээ та ингээд ойлоо ам нэвэл уушгина гэж. Нэгэнтээ энэ талаар дурдсан юм чинь. Яг тэр гүнзгийхгүйгээр алдааны өмнөх амьдрал, алдааны дараах амьдрал хоёрын ялгаа юу вэ? Ямар ялгаар ойлгомжтой шүү дээ. Хүн болгон бодол ухаантай болоо гэхэр бодол ойлго. Бүх юм байсан, бүх юм үгүй болсон. Бүх юм. Тэрийг буцааж нөхөж аавна гэдэг бол дийлчшгүй зүйл. Одоо хүртэл нөхгүй л яваал үзэж байна. Тий, тэгэхээр энэ муухай зүйлээс болж би нэр хүндээж бохирдууллаа, хар талбтай боллоо. Аав маань бурхан боллоо. Гэр бүлийн асуудал ч үүслээ. Маш олон зүйл. Тэгэхээр одоо залуучууд захиж эхлэх нь бол сайхан амьдрыг хүсчээвэл буруу алхаж хазаа гიშгэж энэ амьдралдаа харамсаад баршгүй зүйлтэй болморгүй л байвал энэ зүйлээс хол бай. Үгүй гэж хэл сур. Өөрийгөө бод, ээж аваагаа бод, ах トゥ нар ойр дотныхаа хүмүүсийг бод, амьдралаа бод, ирээдүгээ гол нь бод. Хамгийн гол нь ирээдүй чинь. Ирээдүйд та нарыг ямар гоё боломж, ялангуяа залуу хүмүүс те ямар гоё боломж хүлээж байгаа вэ? Нийгэм яаж өөрчлөгдөж байна? Энэ IT-ийн ертөнц яаж өөрчлөгдөж байна? Ямар гоё боломжууд гарч ирж байна. Харилцаа гэж одоо 20-д наснда долларын саятан болцсон залуучууд зөндөө байна. Тэгэхээр боломжууд зөндөө байгаа. Тэгээ энэ нь илүү чухал, энэ нь илүү үнцэнтэй байгаа гэдгийг ойлгоорой. Зүгээр нэг хоосон үг бол биш шүү. Нэг чихээр оруулаад нөгөө чихээр гарах зүйл бол биш шүү. Бодож тунгааж энийг ингэж үнэхээр ч одоо юу хэлээ гэдэг нэг амьдралдаа энэ өдөр тутмын яарч төгжирж ингэж стресстэй явж байгааг хажуугаар нэг 5 минут за болвол нэг 30 минут сууж бясалгаад энэ чинь намайг ингэж юугүй байдал үүсэх юм байна. Амьдралын маань бүр оронгоор нь эргүүлж хамгийн маань үгүй болох юм байна гэдгийг бүр гүн ойлгож энэ зүйлээс үгүй гэж татгалж сурахалтай зүйлийг өөртөө бүрдүүлэх ёстой. Тэрэн талаас нь бас бодосоо л гэж бодож байна. Миний алдааг бити татаас. Хүмүүс гэдэг нэг таныг сонсдог бүх хүмүүс гэсэн үг. Монголын ард түмэн тэгээд мэдээж Орос тус таныг сонсдог хүмүүс их байгаа. Тэгээд таны ойр дотны бас гэр бүлийн ойр дотны хүмүүс хамаатан сатангууд таныг нууцчилсан гэж та боддгоо. Та юу гэж бодож байна? Мэдгүй би тэрийг асуух надад ирэх байхгүй шүү дээ. Аха. Намайг уучлсан уу гэж би асуух ирэх байхгүй шүү дээ. Тэгтээ мэдрэмж төрөх үү? Яг хөө тэгэл одоо ах トゥ нарын имиж чинь тэгэл ах トゥ нар найз нөхөд бол мэдээж тэгэл тий. Алдсан үнийг цааш нь түлхээд авахгүй л байх гэж би найдаж байна. Ард түмэн ч гэсэн тийм байх. Манай монголчууд ч тэгээ цаанаас угаасаа айгу тайван ууж өрөвчн сэтгэлтэй хүмүүс гэж би боддог. Тийм болохоор гол нь алдаагаа давтахгүй байх хэвээр. Хүн алдаж болно. Харин эргүүлээд яаж босч ирэх нь айгу чухал. Тэ? Санал нэг байна тантай. Миний бодлоор бол би эргэн тойронд байгаа хүмүүсээр л жишээлж авч байгаа шүү дээ. Хууч амархуу ямар байсан одоо яг л хэвээр байх. Тэдний хувьд бол ялангуяа миний хувьд манай гэр бүлийн хүмүүстийн хувьд тэгээд дээрэс нь харин танд нэг юм хэлэхэд танаас улам их уран бүтээл хүлээж байгаа шүү. Харин тийм байх гэж бодоод нэг уран бүтээл хийх гэж үзээд байна. За хүмүүс энэ хувьд тийм байдаг юм байж. За яг үнээр нь хариулаарай. Та өөрөө өөрийгөө уучлсан уу? Үгүй.
ялангуяа аавыгаа бурхан болохоор би баяртай гэж хэлж юмжаагүй. Тэрэндээ л жоохон харамсч явд юм да. Клипний зураг авалтайгаа гараадсан байхгүй би. Тэгээд хор тавдар гээд уушгины хор тавдар гээд уншлагдсан байсан. Тэгээд клипний зураг авалттай гэж гараад 30-40 минут болсон юм уу юу? Тэгэл араас салгаал ядчих тэр хаваас юм бүр зайсангаас бүр зээшээ гараад нэлээд зайтай явцсан байсан. Тэгээд тэр төгжрөл мөчрлнээс авах бол асуудал. Тэгээд очиж амжаагүй. Тэгээд сүүлийн удаа нэг сүүлийн удаа нэг одоо надад бас нэг хэлэх захих зүйлүүд байсан л баг та хөргий. Байлгүй. Тэгээд тэрийг нь сонсч таагүй. Тэгээд ганц тэрж аваад үнсээд тэгээд нэг тугасаал хор тал дээр гэж хэцүү шттэ сүүлийн шатанд орсон байсан. Тэгээд нэг юм аль би бас шорч гэх юм уу одоо нэг хойлохнаас сууж аваад ярих зүйлүүдээ яриад хэлж амжаагүй зүйлүүдээ хэлээд нэг бибинтэйгээ байх хугацаа надад тааж бурхан заяасангүй. Тэгээ автаа баяртай гэж хэлж чадаагүй. Тэр нь бол тэр хор тавдар гэдэг зүйл бол миний араас маш их зовсон л бас тэрнээс л болж ирнэ энэ одоо амьдралын энэ хар зам одоо муу зүйл чинь ганцаараа ирдэг байхгүй гэж орсууд бас ярьдаг. Тэг ингэж араас олон бэрхшээлүүд гарч ирдэг. Сайхан зүйл ч гэсэн тийм байдаг үстэй тий. Араас гой зүйлүүд болдог. Тэрнтэй адилхан. Тэгэхээр нэг тим болсон. Тэгээд би одоо хүртэл тэгэл яг олон сэтгэл зүйчтэй уулзсан л да. Тэгээд өөрийгөө чи ингэж уучлж чадахгүй бол наадах чи эргүүлээд өвчин болно шүү гэж бас аяг олон хүмүүс хэлээд байна л да. Тэгэхээр цаг нь болоогүй байх гэж бодож байна. Нэг юм болох хэвээр. Нэг юм болж амьдралын энэ яг тодорхой хэмжээний өрнөж байгаа энэ өдөр тутмын байдал дээр тодорхой хэмжээний нэг том ямар нэгэн зүйл болж иж би одоо энэ дотроо байгаад байгаа нэг юм их л гаргах өдөр ирэх байлгүй гэдэг тий. Одоо мэдгүй одоо хизээ тэр нь болох юм, яаж тэр нь болох юм, ямар нөхцөл тэр нь болох тэрийг нэстэ мэдгүй явчихна. Нэг юм гэдэг нь та яг эрэг утгаар нь ярьж гэнэ үү? Яг ямар утгаар нь хэлж байна? Мэдгүй одоо ямар нэгэн сайхан зүйл болоосоо л гэж би мөрөөдөж байгаа. Мөрөөдөж байгаа сайхан гоё олон жилийн настай гоё уран бүтээл хийдэг ч юм. Ганц 2 жил амьдраад хит болоод тэгээд мартагддаг дуу хиймээргүй ба шүү дээ тий. Тийм шүү. Тэрний танаас та тэгээ өөрийгөө яг хизээ уучлах гэдэг юм бэ? Хизээ уучлах юм бэ гэж асуух гэсэн. Тэгээ охин төрөлөөр л уучлах гэж байна. Тэг охинтой болоод одоо тэгэл хүүгээ би ч өөрөө айлан ганц юм чи хүүгээ бас нэг юм дүүтэй болгоо тий. Антай болгоо. Ганц ч биш байвал сайн л тий. Тэгээд нэг тийм л зүйл болох байх. Одоо тэгэл эрэгтэй хүмүүс чинь охинтой болохоор хайлдгийн гэсэн шүү дээ. Тэгэл хайлал тэгэл тэр үед нь тэгэл одоо гой зүйл болох байлгүй гэж найдаж шүү дээ. Таны амьдралдаа авчирсан хамгийн үнцэнтэй сургамж юу вэ? Тэр нь үг байж болно. Хэн нэгнээс одоо хэлсэн тань зориулсан үг байж болно, үйлдэл байж болно тийм ээ. Ер нь ингээд за амьдралдаа энэ одоо ийм юм байна шүү. Гарцаа байхгүй юм байна гэдэг юм теорем, аксиом шиг юм амьдралдаа авчирсан сургамж. Тэгэл ер нь тэгэл суралцаал явж шít одоо хүртэл. Одоо Оросд байж хахад тэр Алла Пугачёв бол хэлж ирсэн. Уран бүтээлийн хувьд л да яг энэ тэр юу гэдэг яг народный артист тэмцээн ингэ явж байхад Алла Пугачёв, Филипп Киркоров тэр хоёр чинь ирсэн байхгүй юу? Тий, тэгээд ингээд 10 финалд үлдсэн 8 л үлдсэн байлгүй яалаа тэр чинь. Бид нарт ингээд за Алла Пугачёв ирж байгаа. Филипп Киркоров тэр ирж байгаа. Нэг асуулт бэлдээрэй гэсэн юм. Тэгээд бид нар ч өдөө шүмэг бод. Тэгээд би тэгж оддын өвчин гэж юу юм гэж Алла Пугачёв гэсэн. Тэр чинь ингээл 3 сарын дотор ингээл бужигнж байгаа шүү дээ. Хинч биш Москвад ирсэн хүүхдүүд нэг 2 сар эфир явсны дараа гадуур ингээ Москвагад явж хахад ялангуяа дээр Оросуудын хажууд чинь нөө нэг би ч нөө өөрөө тий Аз хүн болгон уруугаар цагаал энэ нөө народный артист орж байгаа хүүхд нэрийг хэлж чадахгүй ч гэсэн таниад тэнгууд нөө нэг за ер нь зөв замаар яваад ийн одоо ингээл суперстар болох юм байна гэдэг тийм мэдрэмж авцсан байхад ээж автгаа зөвлөдөд юу гэж асуух вэ гэдэг чинь оддын өвч гэж юм. Чод ингээд хэмжээний юм амжилтны төвшөнд хүрч байгаа шиг санагдаж байгаа ч гэсэн тий одоо оддын өвчин гэдэг тийм балан ямар өвчлж болохгүй шүү. Би дож болохгүй шүү. Би
би гэдэг том эготой болж болохгүй шүү гэж хэлдэг. Тэгээ оддын хүчин юу вэ гэж богож уус асуухад оддын хүчин уран бүтээлч хүнд ялангуяа дууч хүнд байх ёстой зүйл гэж байгаа юм. Гэхдээ тэр нь унтраалах тавих ёстой. За. Хаана вэ? Хаана үгүй вэ? Ямар нөхцөлд басаах, ямар нөхцөлд унтраах гэж яхад би тэр үед чинь 19 настайс юу гэж ойлгохгүй. Тэгээ ингээд одоо ингээд бодоод үзэхэд бас тий зөв үнцгээс харах юм бол бас байх зүйл юм байна. Тэгэхээр одоо нэг тийм л сургамжаа бүр гүн үзэх юм бол тэгэл зөндөөл зүйлүүд байна шүү дээ. Гүн ярих юм бол тэгэл яриад дуусахгүй зүйл байх та. Таны амьдралд ер нь хамгийн их нөлөө үзүүлж исэн хүн хэм бэ? Хамгийн таны амьдралд хамгийн гүн үзгийг нөлөөлсөн гэх юм уу? Ээж аав хоёроос тустай юу? Байж болно. Яг танд хамгийн түрүүнд яг хэм бодож байна. Миний аав бол өстой намайг өдөө хүртэл залж ингээл намайг одоо миний хийж чадах бүх зүйлийг маань бол сургасан. Аав ээж байгаа бол бурхан шиг л хүндлэх ёстой шүү дээ хүн болгоно. Жигүүр гранд группийн Баттүр ах маань. Үнэхээр одоо би яг ааваа бурхан болсноос хойш аав маань Баттүр ахтай аягүй дотн найзууд байсан. Тэгээд яг аав маань ингээд ийм өвчин онцлогдоод ингээд явсны дараа одоо би тэгж гадарлаад байгаа юм. Тэгээ Баттүр ахтай намайг Баттүр ахт маань одоо аав маань намайг маш их захиж л явсан юм шиг байна. Тэгээд одоо аав хүшгэл байдаг шүү дээ бид нар ч. Сайхан ярина. Орсд юу болж гин, тоглолт нь юу болж гин миний хөө. Хаана явж гин, болгоомжтой яваарай. Ингээрээ тэгээрээ зөвлөгөө маш өгөн. Одоо амьдралын юм байдаг шүү, тийм байдаг шүү. Энэ чинь ингэдэж шүү, тэгдэж шүү. Өөрийнхөө хүүхдүүдээс дутхгүй намайг хайрладаг гэж би боддог. Тэгэхээр миний амьдралд маш том нөлөө үзүүлсэн бол яг чарга маань Жигүүр грандын Баттүр ах маань одоо монголчууд Монгол ард түмэн маань мэддэг тийм Жигүүр грандын Баттүр гэж мэдж байгаа. Миний хувьд бол Баттүр ах маань. Тэгээд Жигүүр гранд групп ч гэсэн миний амьдралд маш том боломжуудыг гаргаж өгсөн. Залуу хүнд бол хамгийн түрүүнд орон байртай болно гэдэг бол том амьдралын нэг тодорхой хэмжээний том зүйлийг шийдэж чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр боломжуудыг гаргаж надад итгэл төрүүлж хичнээн би ингээд итгэлийг хаяа яж байгаа алдах гал ингээд лэдэг мөртлөө тэгэл надад итгээд явж идэг. Тэгээд Жигүүр гранд группийн хамт олондоо одоо том охин халиунада тий ахын Баттүр ахын том халиуна одоо Жигүүр гранд группийн захирлаар одоо бүх удирдлага автсан явж байгаа хамт олон байна. Хүүхдүүд нь байна. Бүгдээрэнд нь баярлж байна. Тэгээд сайхан хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр улс төр гэх юм байхгүй. Уул ус тонгочоод ухаад авахгүй. Бор зүрхээрээ өөрийнхөө хийж чаддаг зүйлээ Монгол ард түмнийг гоё олон улсын стандарт орон сууцтай болгож маш олон мянган хүмүүсийн ажлаар хангаж цалинтай болгож амьдралын залгуулж тэр мянган ажиллаж байгаа хүмүүсийн ард дахин мянган хүмүүс байгаа шүү дээ. Гэр бүлийнхэн аав ээж хүүхдүүд ихнэр нөхөр гэлтэйсэн ахвал ах дүү. Тэгэхээр бас аюу том зүйлийг бүтээж байгаа хамт олон гэж би боддог. Тэрийг бол дуртахгүй болохгүй байх. Цаг үе ингээд жоохон юу байна. Одоо нийгэм иймэрхүү байна, амьдрахад тиймэрхүү байна гэл ингээд хүмүүс гадагшаад төгшөөх явж байна. Ялангуяа залуучууд гэдэг ч тийм. Гэтэл эсрэгээрээ одоо жишээлбэл та өөрөө байж байна. Манай нэвтрүүлэгт дугааруудад орж байгаа залуучууд байж байна. Монголдо ингээд хийж бүтгээд болж бүтээд байгаа залуучууд зөндөө байна. Ер нь ялангуяа та бас олон орноор явсан хүний хувьд бидэнд ер нь ямар илүү давуу тал, ямар боломж байна гэж та боддог байна. Залуучууд залуу хүмүүст тий, залуучуудад. Гэхдээ одоогоос шилжлэг ухаан дээр ч батлагдсан шүү дээ. Монголчууд ч IQ-гоор аягүй өндөр явж байгаа шүү дээ. Хурдан суралцдаг, чадахгүй зүйл гэж байхгүй. Хаанч дасан зөгцөөд явчих чаддаг. Хурдан дасан зөгцөд. Хүмүүсийн ивийн наргын олоо явчих чаддаг. Одоо тэр нэг манай эйжент талаас манай Сүхбаатар ах маань аюу олж Германд ажиллаж ирсэн. Тэгээд эхнэр нь бас ингээд айгуу мундаг болрогч маань герман хэлтэй германд олон жил амьдэрсэн. Тийм хүн байдаг. Тэр болрогч маань одоо нэг тийм дээр байдаг тийм түүх ярьж өгчээсэн. Ингээд германд хоёр хүнийг ажилд авах гэдэг ярилцлаганд орж байгаа юм байна л да. Тэрсэн чинь Монгол нь эхлээд германаас мэдээж ярилцлага авч байгаа. За ингээд та ийм хийж чаддгүй мэддгүй гэсэн чинь за яг хуу герман би бодоод үзье энэ ажилд орох уу орохгүй гэдгийг би эргээд шийд хэлье гэдгсэн. Тэгээ Монголын дараа ярилцлаганд орсон чинь та одоо ингээд энэ ажлыг хийж чадах уу? Дотроо бол өөрөө мэдгүй байгаа байхгүй юу? Яаж хийдэг юм те чадна л гэж хэлж байгаа. Ялгарууд нь сурна чадна гэдгийг мэдчихэж байгаа. Тэгэхээр одоо манай монголчууд илүү зоригтой байна, хүчтэй байна. Даанч энэ олон гоё мундаг
кейс үү шүү дээ. Мундаг залуучууд байна, ирччтэй байна, бүтээ болгоё, амьдрий, сайхан зүйлсэн төлөө зүтгэе гэсэн сэтгэлийн энэ манай улс төрийнхэн үнэхээр гутааж чадчих тий. Одоо би ингэж хэллээ гэж намайг оролдож эхлэх л байх л та. Гэхдээ би залуу хүн үнэн л юм чи тий. Одоо хүн болгон тий. Хэрвээ намайг оролдоод эхлэх юм бол намайг өмөр хүмүүс гарч ирэх л гэж би бодож байна. Гэхдээ үнэхээр харамсалтай байна шүү дээ. Маш сэтгэл залуу хүмүүсийн амьдралаар нь тоох. Өөртөө залуу хүмүүс байгаагүй юм шиг. Өөртөө залуудаа мөрөөдөж яваагүй юм шиг. Яагаад ингэж залуучдын урмыг хугалж? Яаж ингэж улс төрийн одоо тэр том юмар тоглож тий зүгээр ингэж лего өрж байгаа юм шиг тоглож нурааж чадчих. Хамсалтай байна шүү дээ. За боли идэлтэй угаасаа л идэх юм тодорхой шүү дээ тий. Угаасаа тэгэл чавчхан тодорхой шүү дээ. Гэтэ юм бүтээлтэй, хийлтэй, залуучдын төлөө байлт боломж 3 сая хүнийг нэг сайхан амьдруулад тэр сайхан амьдралын түвшингээр намын таглал та тийм үст. Хүүхэд төрлөө гэхэд орсуудад яагаад орсууд гэж намайг тэглээ гэж комментэнд зөндөө бичих байх л та. Гэхдээ юм чинь ямар альва нэгэн зүйлийг харьцуулж ижил илүү үр дүн гарах юм шиг надад санагдаад байна л да. Тэгэхээр яагаад ингэж бусад орнуудад хоёр хүн хоорондоо хайртай дуртай гэж суугаад хүүхэд төрөхөд улсаас нь яагаад хэдэн мянган доллараар дэмжлэг өгч байна. Байр орон сууц авах боломжийг яагаад өгч байна. Тэр имлэгийн асуудлуудыг яагаад шийдэж өгч байна. Энэ соц пакет одоо энэ хэрэгтэй зүйлүүд гэд манай Монголд юу ч алга шүү дээ. Хүүхдийн 100,000 төгрөгн дээр хэрүүлэгээс суучаад ичилдээ. Come on. Үнэ гарцаагаа. Тэр 100,000 төгрөгийг чинь хүмүүс зүгээр цааш нь даалт хийгээд 18 нас хүрэхлээр нь сургалтанд нь нэмэр болгоод явуулах юмсан гэсэн бодолтой хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Бүр муугаар бодох юм бол тэр 100,000 тэр хүүхдийн 100,000 төгрөгөөр чинь бэрхшээлийн одоо тэг янз бүрийн асуудалтай, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс тижээгээд ингээд амьдраад явж байгаа хүмүүс зөндөө байх шүү дээ. Тэгэхэд тэр нэг тийшээч тэдэн тэрбум өгсөн, ийшээч тэдэн тэрбум өгсөн ямар учиртай би одоо мэдгүй юугаараа бодод юм бэ? Толгоогоороо бодоод байна уу эсвэл тэр суудаг газраараа бодоод байна уу одоо мэдгүй л юм да. Тийм ээ хаяа бас. Яг гоо ер нь бол ярилцлага маань агуулга өөрчлөсөн хаяа бас бухимдах юм аа бухимдах үнэн харцаа байхгүй. Одоо л утаа онортой эхэлж шүү дээ. Эхэлсэн. Харин энэ жил их урт намар болж байна хаавч. Өдөрт бол битүүл утаа байгаа шүү дээ. Үгүй тийм. Тэгэхэд одоо энэ Казахстаныг харалтай газны өн жоохон нэмэгдэхэл юу боллоо? Амар юм болсон. Хизээ үлээ тэр чинь. Тэг манай монголчууд гэхэд ямар төвчээртэй. Тэгээ монголчуудыгаа ч гэсэн тэгж хэлбэр одоо манай монголчууд төвчээртэй юм уу эсвэл тэнийг юм уу? Би тэнийг л битээ байгаас тий. Гэхдээ яг таныг ингэж хэллээ гэж жижигхэн юм гарахгүй хаяа тэгэхээр эн чинь яг бодит зүйл байхгүй. Хүн болгоо мэдж байгаа. Ерөн сүүлийн үед бас жоохон хүн болгоо мэдж байгаа мөртлөө хүн болгон дотроо шаналаад дотроо бочуураад яваад байгаа юм шиг санагдаад байна. Ерөн тийм. Хаа гэл талбай дээр орилж чарлаад би ч хүртэл очсон. Би ч тэгээд үр дүн байхгүй. Хайрын эрүүл мэнд байдаг байна да тий. Хайрын цаг байдаг байна да тий. Хүн тэгэл зогсчихдаг. Хэдлээ төлөвт яах вэ? Ер нь яавал дээр гэж та бодож байна. Одоо энэ залуучууд л одоо өөрчлөх бах та. Цаг хугацааны л асуудал байна. Гэхдээ ер нь бол залуучууд гэдэг чинь та хоёр ч гэсэн орж байгаа шүү дээ. Тий, одоо энэ залуучуудыг энэ одоо монопол систем одоо энэ мафчдсан гэж яриад байгаа шүү дээ. Өөрсдөд гэж яриад шүү дээ. 2 хуваагдсан юм уу 4 хуваагдсан мэдгүй яг өндө хуваагдаач үү ч юм уу мэдгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ яг их хорон чинь Монголынхын төлөө гэсэн үнэхээр тийм сэтгэлтэй залуучуудыг боломжийн өгөлтөө улс төрлөө оруулах та. Тэгээд залуучууд нь өөрсдөө ухаантай баймаар байна. Мөнгөний төлөө биш. Хийж бүтээсний төлөө. Хийж одоо ингээд хүүхдүүдийн төлөө. Одоо бид нэг зүгээр харахгүй тэмтрэх мэдэхгүй байгаа ч гэсэн энэ хүүхдүүдийн маань бидний хүүхдүүдийн тэр уушгин дотор юу болж байгаа вэ? Тэ? Бидний өдөр тутам мэдэхгүй байгаа мэдээж тэр одоо муу мэдээллүүдийг нийгмэр чинь айл улс ч гэсэн дарддаг л гэж тийм би сонсч ирсэн. Яг нийгмийн бухимдал гэл янз бүрийн зүйлүүд үүснэ гэдэг үднээс тэр болгон бас ингээд хэвлэл мэдээлэл одоо олон нийтийн тийм тий одоо мэдээлэл гардаг суугуудаар бол бас гарахгүй байхыг талаас бас нэг энэ жоохон дарс хийсэн байдал зүйл байдаг гэж би сонсч ирсэн. Бид нэр л мэдэхгүй байгаа болохоос одоо ямар олон зүйлүүд байна. Иймлэгэн дүүрсэн орнууд байхгүй, өрөө байхгүй. Төлчнийхээ мөнгийг авч чадахгүй, хог
дугуй ууштайгаад амьдарч байгаа хүмүүс байна. Хоол ундгүй хонж байгаа хүмүүс байна. Бид нэг үсрээд чадчих нь 10% л гарч байгаа гэж бодож байна. Тэгэхээр маш олон болохгүй байгаа гэж зүйлүүд байгаа шүү дээ. 3 сая хүн шүү дээ. Гэж л одоо бухимдах юм да. Тэгэл ингээл. Тэгээ Японы судлаач төржи танаа монголч үнэхээр суперменүүд юм байна гэж хэлсэн гэсэн шүү дээ. Тэр нь ямар учиртай. Сарын цалин тэгэхэд амьдрах төвшнийхэн цалин хэдл авцсан байдаг. Тэгээд тавч гэсэн. Тэг яаж хаанаас мөнгө олоод мэдгүй. Тэсмэртлээ болоод идэв. Амьдралаа. Шинэ гарч байгаа шинэ сэрийн утас аваад байгаад идэв. Сүүлийн үеийн амар машинууд яваал идэг. Манай хамтлагийн онгоцор нисэж байгаа танаа монголч үнэхээр стандэр нийлшгүй юмдыг нийлүүлсэн байна. Тэр нь юу юм гэж Монгол гэдэг дээрээс наажуулсан G класс зогсож. Ингээд зогсож чинь гэж. Юу гэсэн үг юм бэ те? Тэгэхээр ингээд нэг бас тийм байна. Гэтэ энэ өөрчлөгдөх баг. Ер нь бид нар үзэхгүй юу тэр том асуулт. Ер нь гэхдээ яг тийм өөрчлөлтийн нэг юм уур амьсгал гэдэг юм уу? Өөрчлөлтийн салхи малхи энэ гэж ярьдаг штэ. Тиймэрхүү ер нь залуучууд өөр болж байгаа юм шиг танд санагддаг уу? Санагдчихээн. Гэхдээ хүч дутж जैन миний бодлоор арай одоо дөнгөж эхэлж байгаа юм шиг. Арай удаан байгаад байна. Арай одоо цаг нь болоогүй болов эсвэл арай тэр хүмүүс нь бүрэн бүтэн боловсроод тий одоо ингэж яг тэр цаг нь болоогүй юм болов. Мөнхийн биш шүү дээ. Тэгээд энэ одоо улс төрчид нэг зүйл хэлэхэд за яг танаа тэр одоо тухайн үед сайхан амьдрал тий. Хэвээ нэрээ дураараа байж чаддаг юм байна. Тэгээ авсандаа орохдоо та нар аваад орно гэж байхгүй шүү дээ. Тэр хэмжээний мөнгө тий. Үр хүүхдүүд чинь сайхан амьдрдаг юм байна. Тэгтээ карма гэж нэг аюултай юм байна шүү дээ. Яаж ч хэрэгж магадгүй шүү дээ. Та кармад буюу үл өөрт итгэдэг үү? Итгэнэ. Бас байдаг зүйл. Би сталаг жолооч гэж хэлэхэд ямар нэг юм болдог тий. Үнэн шүү. Тэгэхээр тэр чинь нэг юм байгаад байна шүү дээ. Би тэхгүй дээ гэхэд л тий. Тэгдэг тий. Тэгэхээр чинь нэг совинг бас нэг айхтар юм байгаад шүү дээ. Ялангуяа манай монголчууд. Тэнгэртэйгээ холбоотой. Яагаад энэ имэнэр ээжнэр хүүхдүүдийн араас гараа сүргээд юм байгаад байхгүй. Зүгээр ч нэг тийм биш. Ямар нэг утга учир байна. Хүмүүс мухар сүсэг энэ төр гэлэн занзал үзчихэл байх шиг байна. Тий. Гиснээс та ямар шүлэгтэй вэ? Бурхан багшаа шүтэн. Миний бодлоор бол бурхан бол нэг. Хөлбөрөд нь л өөр баг. Санал нэг байна. Итгэл нь л өөр баг. 100% санал. Аллах гэж нэг тий. Христ хэр нэг өөр байна. Янз бүрийн шишин л байна. Хүн болгоны менталитет, хүн болгоны өссөн одоо орчин тий. Бүх зүйлээс л хамаардаг. Гэтэ бурхан бол нэг. Хүн болгоны нүдэндээ харж байгаа зүйл нь л өөр баг. Тэр төсөөлж байгаа зүйл нь тий. Та ер нь үхлээс айдаг уу? Энэ нэг дугаар болгон дээр бас асуудаг зарим асуулт яваад байна. Үхлээс айдаг уу? Аашт. Ялангуяа шаардсан үед бол амар айдаг гэсэн шүү дээ. Болгоны л айдсах тийм. Тэгэхээр өхлийг бодож явах юм гэж бас хаана Jim Carrey. Jim Carrey гүн готролонд бас орж исэн юм билээ шүү дээ. Гүн стрессэнд орж маш готрлын тийм хэцүү байдалд орчихсон. Өхлийг бол бодох ёстой л зүйл байх гэж боддог шүү дээ. Мөнхийн юм гэж байхгүй шүү дээ. Тэгтээ нэг илүү амьдарчмаар л шүү дээ. Арай жоо ортуудаа насламаар л шүү дээ тий. Нэг цаг бэлтгэл хийсэн 3 цаг амьдралд чинь нэмдэг гинэ. Би тийм сонссон. Нэг цаг бэлтгэл хийж хөлсөө гаргах юм бол амьдралын одоо цагийг чинь одоо энэ тодорхой хэмжээний бид нар цаг заасан байгаа даа шүү дээ. Тэр хугацаанд нэг цаг бэлтгэх юм бол 3 цаг ингэж нэмэгдэж явдیں۔ Гинэ. Тэгэхээр одоо тэгэл балаа шиг бэлтгэлээ хийгээл яхаас яах тий. Та хэр удаа фитнес хичээлж байна? Олон жил хичээлж байна. Тураал таргалал. Гэтэ энэ нэг юу нэг хэсэг чинь бүр яг тамирчин шиг бүр ингэж хамаг одоо хүчээ шавхаж яг тамирчин шиг хоолндоо барьж формонд орж уураг мураг ууж тэр бас нэг хэрэглээ асуудал хийж үзлээ. Тэгээд энгийн хүмүүст бол хэрэггүй зүйл юм байна гэж бодлоо. Чи нэг тэр амжилтыг гаргахын тулд маш их золиос гаргадаг юм бэ энэ тамирчид чинь хоолноос ахуулаад өдөр тутмын амьдралнаас тодорхой хэмжээний цаг хугацааг ингэж онцлол ингэж явж байгаа. Бид нар тамирчин хүмүүс бол биш. Тэгэхээр тайзнаар гарч байгаа өөрсдийнхөө нэг юм гоё үзэгчдтэй гоё харагдах формыг бүтээх төвшөнд одоо бэлтгэлээ их зүйтэй л гэж одоо өнөөдөр ирж байна. Хорсод хамтлагт байж хахад бид нэг бас юу хийлэгдэг байсан, бэлтгэл хийлэгдэг байсан. Тийм гэсэн тий. Заавал формд байх хэрэгтэй. Торгон таргаж маруулаад амралт 3 сар мараар бид нар чинь гадагш тараад алга болоод. Тэгэл ирээл таргаж гүзээ мүзээс уцсан баг. Тэгэл асуудал үүссэн шүү дээ. Тиймээс.
Та яг одоогийнхаа амьдралд яг юунд хамгийн их талархаж байна? Ер нь хэрэг талархдаг вэ амьдралд? Бага зүйлтэй шүү дээ. Өнөөдрийн бага зүйлтэй. Сайхан хүмүүст найзуудтайгаа уулзаад өчтөр л би тэрийг бодож ил. Ингээл найз нөхдөдтэйгээ нэг гоё газар орж хоолнд идээд гоё инээд хөөртэй гоё юм ярьж чаад гад тэндээсээ гараад гоё машина би гэж асаагаад машина суугаад ингээ явах чазраглахгүй. Хүмүүс ерөөс тэр нэг анзаардаг. Өнөөдрийн байгаа зүйлдээ талархаж байна би. Мэдээж илүү зүйлийг бүтээхийг илүү зүйлтэй илүү гоё байшинд амьдрах, илүү гоё машин унах, илүү гоё тайзан дээр гарах, илүү гоё тоглолт хийх, илүү гоё дуу бүтээх гэсэн тийм мөрөглүүд мэдээж надад байна. Гэтэ өнөөдрийн төвшөндөө ч гэсэн би баярлж байна. Дулаахан машин би хүний нүдэнд сайхан харагдаад явах боломж надад байна. Дэлгүүр ороод би ундаа аваад, ус аваад, туртаа идэх юм аваад идэх боломж надад байна. Гадуур явж байхад хүмүүс таньд урдаас инээхэд аз жаргал надад билээлж байгаа зүйлч байна. Тайзнаар гарахад дотн хайр гэж бэлгэлсэн тэгж ухтаж авж байгаа зүйлч надад байна. Алдаж онсон ч гэсэн намайг эргүүлээд уучлж байгаа юм шиг мэдрэмж надад байна. Тэгэхээр өнөөдрийн байгаа төвшөндөө л би баярлж байна. Хүн маань байна. Өдөр болгон сургуульд нөгөрөж өдөр болгон сургуулиас нахад аз жаргалыг мэдэрч байна. Ээж маань амьд эрүүл сарвал сэрүүн сайхан залуу байна. Сайхан миний амьдрал зөвлөд залаад яваад өх сайхан ах нар маань байна. Бүдэр ах маань байна. Өнөөдрийн байгаа зүйлдээ л би сайхан талархаж байна. Тэгтээ зүйлийг мэдээж хүсэж байна. Тийм хүн болгонд байх хэрэгтэй. Байгаад бүх зүйлтэй юмсан талархаж байна. Талархал ер нь хүний амьдралд яаж нөлөөлдөг вэ гэж та боддог вэ? Одоо ахаал өнө карматай ч холбоотой байх тий. Хит их шундалтал яваад их юм бол тэр чинь тэгэл тамын дагаал юм да. Дуусахгүй шүү дээ тий. Тэгэхээр одоо тэр карма гэдэг нэг тийм систем байгаад байна л да. Хүнд сайн зүйл хийгээд хүн чамд баярлалаа гэж хэлэх юм бол тэр дээр яваачн дээр ингээд нэг юм зурагддаг юм байна л да. Гэж л ярьд юм ном дээр дэвчсэн байсан. Тэгэхээр одоо тэгэл тийм л талархал гэдэг зүйлийг бол ер нь дотроо нэг хоёрын хооронд биш нэг тодорхой хэмжээний бас нэг гоё бодож тунгааж авч явах хэрэгтэй юм болов уу гэж бодож шүү дээ. Жоо сэтгэлээрээ хандахтай тэрэнд тэр зүйлд. Тэгээд нэг нийгэмч үрээд юм болчихсон л да. Өмснөр нь өгтөж ухаанаар нь чинь гэдэг тийм зүйл байгаад шүү дээ. Хүн ямар юм өмснө ямар ам байна. Заавал брэнд байх албачгүй. Цэвэрхэн цэмбэр. Заавал нэг тийм 17 утас авах нь юу юм тий. 16 ч нь ажиллаж байгаа бол 17 авах шаардлага байна уугүй юу? Яг нөхцөл боломж нь байвал авах хэрэгтэй. Тийм. Яг тэгтээ улаарад яваад байх ч та утахгүй юм бол. Тэрний төлөө улаарад яваад гэж болохгүй тий. Үр тавьж авах нь тэнийг юм болов. Яг зөв. Яг зөв. Үр тавиад нэг амар утастай болдог. Хүний нүдэнд сайхан харагдах гэж өөр амьдралаа баллаж тэрний оронд хүүдээ хувцас аваад өгөл. Тэрний оронд зээл авч байгаа бол зээл аваад ирээдүйд хэрэгтэй зүйл хэлдэг. Байр авалт. Ганц өрөөч гэсэн жижиг объект авалт. Байшин барилт. Байшин барих хурцлагагийн бүтээлт. Тэр 16 гэдгийг ганцхан тоогоор нэгдсэн нэг камерны урт болсон. Ямар нэр вэ тий. Тэдрийг гүйцэд үнэхээр ашиглаж чадж байгаа юу гэдэг бас хэрэгэлцээтэй. Хүний нүдэн сайхан харагдах бие биенийхээ өмнө өнгөрөх нөхцөлийг бүрдүүлж байгаа зүйл гэж би бодод шүү дээ. Гоё юм тий. Мөө баяр үргээ уцаас юм авсан. Мөө nice гоё юм. Үр тавиагүй үстэй. Асуулт би тий. Үр тавьж авсан уу? Лизинг гэрвш үстэй. Харин лизинг гэрвт наач нь л ганц үстэй. Одоо хэдэн сар төлөх вэ? Жил төлнө. Яа маа. Хэдэн сар төдий төлөх. 100 500 мягаас дээш төлж байгаа байхгүй. Яах гэж юуны төл хуч уцч ивдэрсэн юм гэлэр үгүй. Тэгээд зачем? Мэдгүй хариулт хийчихлээ. Гоё гоёс. Гоё байна. Тэгтээ яах гэж. Зүгээр ингээ бариад хүн энэ 17 тийм гэх төлөө. Яасан дурц илүү гоё сонсогдоод байна. Зураг илүү супер илүү аваад байна. Үгүй энэ сарны зураг ингээ авд юм хэлээ. Тэгээ яг өдөр тэгээд сарны зураг аваад яваарай. Инэт санагдаад байна л да. Яг би ч гэсэн өөр ингээл намайг ч гэсэн чи ч гэсэн тэгэл ингээл хоёр уцтай л шүү дээ. Тий би нэгээр нь ярьж байхдаа нөгөөдхөр нь өдөр тийм ажилтаа гэж ярих надад илүү хэлбэрүүд ажилтаа ашигладаг. Энэгээр би эргүүлээд Монголд. Яг нөгөө зайлшгүй ажлын шаардлага байгаа шүү дээ. Бас нэг өөр байгаа. Ажлын шаардлага байна уу? Бусдад харагдах гэдэг нь ч бас өөр байгаа шүү дээ. Окей. Наад ер нь яг хүмүүсийн бас яг юм хандлага
хэрэглэж гисэн сүлүүд бас их гайгүй өмгдөж байгаа болов гэж бас анзаарагддаг шүү дээ. Миний хувьд бол миний иргэн дөрөнд байгаа хүмүүс ч гэсэн. Гэхдээ ингээл дэлхийн том баячуудыг харж байхад одоо Стив Джобс, за боли Билл Гейтс $20 цаг зүйсэн. Тэр хүн бол зүгээр тэр Ричард Майл, Rolex бол хэдэн зуугаар нь авах боломжтой шүү дээ. Тэгэхээр нөгөө түрүүний хэлдэг шиг нөгөө $10 сая байна уу, $100 сая байна уу ямар ч ялгаа байхгүй. Амьдралын түвшин байдгаар л байна. Тэр нэг Оросын бас нэг банкны захирал байл та. Одоо Тинькофф гэж бидгөө сонсч байсан. Тинькофф банк. За, би сайн мэдгүй юм. IT-ийн банк. Дэлхийд даяарт нэг салбарч байхгүй. Офислсан банк биш. Дижитал банк гэх юм уу те. Бүх юм одоо сошиал юугаар явдаг. IT-гаар явдаг. Тэгээ тэр хүн ингээ хор тавтар тусаа дэмжлэгдээд хоёр дахь шатаа явж байгаа баг. Тэр хүнд тийм философи толцсон ба шүү дээ. Би өндөр $100 сая байгаа тэгээд би яах юм? Сүүлийн мөнгөөр аав. Гэтэ өр тавьж биш гэдэг байхгүй. Гол нь тэр өр тавьж биш. Хүний нүдэн сайн харагдахын тулд өр тавьж хүмүүсийг баясгаж явах шаардлага байхгүй. Хүнд дурлаа гэд өр тавьж тэр хүнд юм гуталж авч өгөх шаардлага байхгүй. Манай шоолон залуучууд тийм байж тээ. Нэг охин дурлал тэрнийх нь нүдэн сайн харагдах гал өр тавьж бэлэг авдаг жишээ. Гэр бүл болоод дил бавсан хурим хийгээл өр тавил тэр хурим хийж штэ. Өр тавьж хурим хийн гэхлээр хэцүү уус тий. Та түрүү хүүтэйгээ нэлээд сайн ярилцдаг гэж хэлжсэн те. Ер нь байн хүүгээ бүр ингээд том болоод нас үеинд хүрэн хүртэл нь тэрнээс хоош ер нь л байнгын заах энийг л хүүтэй заах юм шүү. Энийг л би ингэж хэлэх юм шүү гэж хэлдэг тийм гэж боддог ч юм уу тийм сургаал хүүтэй ойр дотнохоо хүмүүст харт хүмүүст энийг л хэлнэ шүү. Байнга хэлнэ шүү. Гэхдээ тэгээд байнга хэлэх гэх юм уу би одоо хүүгээ тэгж л бодоод гэж өөрийнхөө яг хүссэн зүйлээ хийгээсэ мэрэгжил дээр тий. Одоо би бол шахаж тэгж ингэдэг гэсэн зүйл бол байхгүй. Өөрөө яг юу хүснэ үү тэрийг нь л би дэмжинэ. Тэрнийхээ төвшөнд нь л би одоо хүн болгож ин амьдралынхан гоё амжилтанд хүрээсэй л гэж би хүсэж байна. Тэгэхээс хүүхдүүчэнд бидний амьдралд зүгээр ирсэн зочд гэдэг байгаа шүү дээ. Тий. 18-аас хүрээд бих гараа авчихна. Үүрнээс нээсээ авчихна. Тэгэхээр яг тэр хүртэл нь зөв хүн болгож тэгээд худлаа ярихгүй, хулгай ярихгүй хүн нэгээ хайрладаг муу санаа гэдэг зүйл байх ёстой ч гэсэн гэтээ давуу тал нь биш цайлхан байх. Мэдээж тэгэл тэр чинь жоо хэцүү л те. Цагаахан цайлхан хүмүүс чинь хүмүүсийг хуурна. Их одоо холигтон те. Тэгсэн ч гэсэн тэр зүйлээ алдахгүй. Хуурсан бол тэр хүн өөрийнхөө зардлаараа тэгээд өөртөө зовлон болоод яваг. Би хуурсан кармагаараа тий. Би хуурсан ч гэсэн би цайлхан Бурхны өмнө би ээж аавынхаа өмнө би найз нөхдийнхээ өмнө би сайн зөвхөн цагаахан зүйлээр харагдаад явж байхын сайхан юм болов. Би бол өөрөө тэгж боддог. Намайг хүлэгчсэн зөндөл. Заах гэдэг. Карма гэж юм байна. Буйнараа болог. Тэстэн манайх нэлтэр буйнараа болог. Тий. Тэгэхээр цайлхан байх хэвээр, хүнгээ хайрлах хэвээр. Муу юм битгийгээс худлаа битгий яриас. Аавд ялангуяа битгий худлаа яриас. Тэг өндөр би ч гэсэн аавд худлаа ярьчлахгүй ш. Аав нь бүх юм чинь дэмжинэ. Бүх юм чинь заагаад өгнө. Аав нь зөвлөөд өгнө. Аавд л худлаа ярьчлахгүй ш. Аав нь юу ч гэсэн чамайг загнахгүй. Аав заагаал өгнө. Яасгүй. Тэгж л чинь тэгэхээр төвдөө тийм л цаг ш. Ах дүү нарыг бол мэдгүй юм гэдэг хүн болгоч өөрөнгөс амьдралтай хүмүүстээ юу гэж заахвт. Тий. Мөн л одоо дугаар болгон дээр шихоо асуудаг юм асуулт. Тэгээ та өдөр ярилцлагын цаг ч гэсэн ерөөхдөө дуусчих шиг үнтэйчс найруулагч мөн тохиод өгдөг. Маш хүнд нөхцөл байдалд байгаа хүнд та хандж юу хүчлэх вэ? Гар бэлтгэл хий, хөдөлгөөн хий. Битээ суугаа юм бодоод бай. Битээ дотроо ухаад бай. Гар гэрээс гар бэлтгэл хий, хөдөлгөөн хий, ууланд гар, найз нөхдөдөө уулз. Хөдөл. Не сиди на месте. Хөдөл гараад гүү. Хэцүү байсан ч гэсэн, үйлмэр байсан ч гэсэн. Пүүзээ өмсөд, бэлтгэлийн хувцас өмсөд, чихвчээ зүгээд гараад гүү. Кортизол гэдэг бодис чинь багасна. Хамгийн наацах.
Аз жаргалын гормон ч гарч ирнэ. Аз жаргалын гормон гарч ирэхлээр яах вэ? Энэ проблемыг, энэ одоо хэцүү нөхцөл байдлыг шийдэх боломж нь гараад ирэх юм билүү? Гар, хөдөл, гууланд гар, гүү, бясалгал, өөрийгөө дотроос имжил. 3 сар алга бол гэж байгаа шүү дээ. Бүх зүйл ойлгомжтой болно. 3 сар алга болох. Хин чамааг үнэлдэг. Хинд чи үнсэнтэй. Найз гэдэг хүмүүс чинь хин. 3 сар дотор өөртөө л цагаа гарга. Хөгж, бэлтгэлхий, эрүүл мэндтэй анхаар, бясалгал хий. Илүү жингээсээ хас. Муу хоолт, муу зуршлаас асаал. Ном унш. 3 сарын өөрчлөлт гэдэг тийм юм байгаад байгаа хгүй. Энэ аюул чухал юм бол. Тэгэхээр бити суугаад өөрийгөө өргөдөө. Энэ ертөнцид хинч чамд өргөө. Хинч чамайг үржиж аварна гэж найдах шаардлага байхгүй. Гараал яв. Машин бивэн гараал яв. Ууланд гар. Уулжлөөтэй. Би бүтэн сайн болгонд бүгд хаануул дээр гардаг. Хэцүү ч гэсэн гар. Уушиг цэвэрлэг. Толгойч сэрэг бол. Олон хүмүүстэй тааралт. Танилцсан. Тэр дотроос нэг үнтэй танилцаад амьдралт нь бүр аз жаргалтай болоод бүрэн бүтэн 360 градус эргэж болно шүү дээ. Одоо тэр энтгийн супер сайтны нэг хүү саяхан хормоо хэлсэн шүү дээ. Бүр амар том хормоос. Тэгээ нэг юм илүү жим минтэй. Харж ирсэн үү? Хараагүй. Тэгээ сайн ингээ хормоо яаж байгаа. Илүү жинтэй, гормоны асуудалтай нөхөр. Тэгээ залуу хүн байж бүр ингээд нэг ийм лиринг формтой. Тэгээд их нэртэйгээ одоо тэр хормоо хийгээд сайн үнтэй өчөрчлээ ш тэр хүн. Тэгэнгүүт тэр хүний амьдралын ингээд 360 градус өөрчилж шít. Бүх юм дээр нь эхнэр нь орж ирээд яаж хоолол тэр одоо зөвхөн хоолой барьж тэрнтэй тэмцдэг байсан бол бүрэн бүтэн системийн эмчилгээнд оруулаад гормоныхын асуудлыг шийдэж өгөөд үс мөс нь халзраад унтсан байсан үснийхээ асуудлыг шийдэж өгөөд ингээд бүх юм ягаад тэгээд дэлхийг сая шоконд орууллаа шүү дээ. Тэр Ананди гэдэг нэртэй миний хүүгийн нэртэй адилхан. Тэг ингээд турцсан нөгөө нэг илүүдэл чингээсээ хасцсан. Тэр үс мөс нь маш гоё болцсон. Тэгэхээр сайн үнтэй учирч тэр хүн саятан шүү дээ. Илон Маск хурж ирэл хэдэн сая долларын ямар юм бэлгэлсэн чинь. Стив Джобс одоо хэм бэлээ тэр халдсан чинь юм бэлээ бас нэг саятан байдаг. Тэр бид нар ч хурж ирэл Jeff Bezos болчихлоо. Тий, тэдний бид нар ч хурж ирэл эсвэл Lamborghini өстө тэр дэлхийн хамгийн үнэтэй төвшингийн дээд зэргийн бэлгүүд бэлгэлж хахад тэр хүн хичнээн саятан ч гэсэн өөрийнхөө амьдралдаа зовлонтой л шүү дээ. Илүүдэлжинтэй, өрсөн нь унтсан. Ингээд хичнээн баяж гисэн ингээд нийгэм тэр хүнийг шоолдог. Гаднах төрхөөр нь дүгндэг тий. Тэгэхээр тэр хүн ч гэсэн ингээд хэцүү асуудал байгаад шүү дээ. Тэгээ тэр хүнд ингээд сайн хүн учирсан байж шүү дээ. Тэр хүн сайн уучраад тэр хүний амьдрал нь илүү гоё цэцгэлж шүү дээ. Тэгэхээр бити тэр 4 хааны дотор суугаад өөрийгөө өрөвддөг гараад яв. Муу сурчлаачлах болох хэвээр юм байна. Сайхан. Мэгэж туулан дээр гараа явчих чинь таралдах юм байна. Тий. Ядчил таны саяны хэлснээр тэр нөгөө бие дотор ялгарч байгаа гормонууд жоохон сөрөг гормон багасаад эрэг гормон ихсэнгүүт ядаж гарц гаргалгаа харж эхлэх гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Асуудлаас магадгүй шүү дээ. Ямиг яаж мэддэг тий. Манай ярилцлага 2 дахь дугаар дээр татар хамтлагийн дуучин мөнх жилийнх оролцсон мөнхчлэн татар. Тэгээ тэр дугаараас би бас зочноос асуусан. Маш хүнд нөхцөлд байгаа хүнд та юу гэж зүгээр гараалгүй гэдгийгсэн байхгүй. Тэгэхээр энд ямар нэг учир шалтгаан байна. Тий. Ямар нэг юм байна. Фитнес дээр очил гараалгүй гэхэлэр тимийг ингээ бүтээж юмсан, тэр дугаа тэгээд хийчихсэн, энэ клипийг тэгээд хийчихсэн, тим тоглолт тэгээд тэгэж гоё ингээ юмсан гэд. Мөн ч нэг тим эрэг бодлууд орж ирээд гэдэг чинь тэр нэг ажралын гормон ч л илэрхийлээд энэ гараал энэ гэсэн үг шүү дээ. Фитнес ямар ирч үжтэй гарч ирж байна. Хамаг юм тэнд орхичод цэнэглэгдсэн гарч иж гэдэг чинь бас гоё байгаа. Энэ дасгал хөдөлгөөн их чухал, маш чухал байна ер нь. За, ярилцлага маань ерөнхийдөө дуусах төгч байна. Сүүлийнхаа гоё асуултыг асууя. Тэгээд бидний ярилцлагыг та бүхэнд хүрэхэд Чимээ Publishing болон Janus Flower цэцгийн дэлгүүр хамтран ажиллаж байгаа. Та бүхэнд маш их баярлалаа. Эерэг ур амьсгалыг нийгэмд түгэж чадж байгаа гэж бодож байна. Тэгээд дээрээс нь бас дахиад хэлье. Би ч ер нь жоохон нялуун талын юм шүү. Цаг хугацаа зарцуулна гэдэг бол маш том үнэтгэл гэж би хувьдаа боддог. Тэгээд хинч мэдхгүй нэг random guy чатчаад ингээд гэсэн юм аа гэхэд хариу өгөөд ингээд гоё штэ. Хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Таарсан баярлалаа. Ер нь тэгээд миний
одоо энэ зочд яг ингээд хүлээлтээс их давсан гоё ярилцлагууд хийчихнэ. Одоо би баг дугаар бол нэр хэлж байгаа болох энэстэй сайхан утлаач хажин зал гэж бодох. Гэхдээ яг үнэхээр энэ бол үнэ. Тэгээд би таныг бас ийм гоё нээлттэй гэж бодсон. Нилээн жоохон хаалттай маш товчгоо тодорхой хариулт өгөх болов гэсэн хүлээлтээс ерөөс тийм байсан. За тэгээд bucket list гэдэг бол мэдээж хүн амьдралдаа хийж үзэх, хийх хүсдэг зүйлсийн жагсаалт байдаг. Хийж үзэх заавал ёстой ч гэдэг юм уу тийм зүйлсийн жагсаалт байдаг. Энэ ярилцлагыг хийгээ сууж байгаа маань ч гэсэн би одоо нэг листэ чеклж байгаа хэрэг байна. Тэгэхээр амархуухаас асуухад та манай ахтаж цсан билээ нэрээ. Таны амьдралын хамгийн түрүүнд бодогдож байгаа 3 bucket list ихний одоо листэнд байгаа хамгийн ихний топ 3 нь юу вэ? Одоо bucket list гэхэлчтэй яг юу? Одоо нөгөө яг амьдралдаа энэ яваа наснда заавал нөгөө хийж үзэх одоо хийх ёстой гэх юм уу? Хийж ёстой ч үлээ одоо хийж үзмээр байгаа тэр зүйлс гэсэн. За төгөлдөр урыг бүрэн эзэмшмээр байна. Тэрийг бол би одоо өөртөө амлалтыг бол 30 хүрэхтэй би өстө төгөлдөр урыг бүрэн эзэмшиндэл гэсэн тийм бодолтой байдаг. Нэгдүгээр тэр миний тодорхой нэг толгоонд нэг юм зураг зурцсан нэг юм тоглолтны одоо тийм тоглолт хийх юмсан гэсэн нэг тийм өрөөл байдаг байхгүй. Тэр тоглолтыг хийж үзэх юмсан. За тэгээд нэг охинтой болох юмсан. Гол нь манай ээжийн талаас аавын талаас эрхий удамтай. Ихэр хөвгттэй болох. Би ч өөр айлан онцлоор олон хүүхдтэй байх их хүсэж байна л та. За гайхалтай. Тэгээд цаг хугацаагаа зориулж ирж байгаа танд маш их баярлалаа. Уран бүтээлийн маш өндөр амжилтыг хүсье. Тэгээд олон жил биднийг одоо оюун санааны хувь сэтгэл санааны сайхан жаргаасан луга цаашдаа ч гэсэн одоо илүү сайхан уран бүтээлүүд гаргаараа тэгээд магадгүй дараачудаа жил 2 жилийн дараа бас хоёулаа ахаад энэ ярилцлагаараа бас уулзч болох юм тийм үү? Тийм. Тэгээд таны сансан бодсон бүх зүйл бүтэх болтугай гэж үсэ. Тэгээд би нөгөө ярилцлага дандаа ямар нэгэн асуулт асуухгүйгээр ямар нэг юм хэлэхгүйгээр ингээд зочныхоо яриагаар дуусгадаг. За тэгээд одоо монголчуудад удахгүй шинэ жил болох гэж байна. Тэгээд сайхан дэмдэглээрээ. Тэгээд бүгдээрээ аюу гоё энэ жилдээ хүссэн зүйл чинь биелсэн байхаасаа гэж аюу мөрөдөж чинь биелээг бол бити шантраарай. Цаг хугацаа биднэрт бол байгаа. Илүү гоё юм зүйлж бүтээж. Тэгээд одоо маш гоё том зорилгоуд тавьж шинэ жилийнхээ орой цаасан дээр бүх юм одоо гоё буулгаад тэгээд нэг сарын нэг юм болоход ирч хүчтэй шинэ жилдээ гоё илүү зүйлүүдийг бүтээх гэсэн тийм зоригтой одоо тэрл нөхцөл нь та бүхэнд бүгдээрэнд маань яг 12 цаг болоод дон гэж дуурахад тэр зүйл нь бүгдээрээ гоё ирж ад шаргалыг хамгийн гоё ид шидийг мэдрээсэй л гэж төсөөрмөр байна. Тэгээ танаа контентын хамт олон бүгдээрэнд гоё одоо ажлын өндөр амжилт хүсье. Гоё зочд орж ирээсэй. Тэгээд нийгэмдээ бас хэрэгтэй зүйл хүргэж нийгмийг улан гоё цэвэрхэн болгож залуучуудын тарих толгонд илүү гоё хэрэгтэй зүйлийг одоо суулгаасаа гэж одоо танаа контентын хамт олонд бүгдээр чамд болон хүсье. За маш их баярлалаа. Тэгээд баярлалаа гэхээс одоо өөрөө өгөө. За маш их баярлалаа. За босхоо.